дугаар маань эхлэхэд бэлэн боллоо ирч хүчтэйгээр ягаад вэ гэвэл манай тоглолт ерөнхийдөө дуусч байна. Тэгээ өнөөдрийн маань зочноор хинэг өрсөн бэхээр нэг хүндтэй зочногоо өрсөн байгаа. Тэгээ маш царайлаг. Тэгээ гадаад улсын иргэдийн хүүхнүүдийн хөсөмжид залуугаар тодорсон жүжигчин Зас Чихрийгээ бит хоёрын дугаартаа өрн оруулахаар одоо сонгосон байгаа. Тэгээд өчигдрээ яриагаар нь бол манай Зас Чихэр өглөөнөөс орой болтлоо одоо энэ 4 цаг хүртэл гэсэн баха тэ өдөр энэ ч НТV дээр нөгөө нэг пранк шоуныхаа нөгөө бичлэгтэй байгаа гэсэн нөгөө нэг шоугаа үзэл нөгөө юу гэдэг штэ анализ хийж мэгээл ярьж инээд яг тэр бичлэгээ авч байгаа гэсэн. Тэгээд одоо бол ер нь дууссан байгаа тийм. Ер нь энэ ч ирээ тэгээд нар жаргатал битээр өгтлээл хүлээлээ. Ямар худлаа ярьдагсан харцаар тань мөрөө. Хин нүлээсэн болтоо гэдэг харцаар түшгээд хоёр бүр тэндэраараа. Энд ч бааж байсан бол дуус хоёлаа. Тий, дууссан байгаа. За ямар ч шийдлээ энэ юу руу орё те. Энэ төврөө ороод аль давхурт нь хідэн давхурт нь бичиж байгааг ямарсан сургууль дууссан байх ёстой. Явцгаая. Хөтлөгчийн хувцсыг моочаа. Тэр ч одоо ийм гоё цамцтай болоо. Дугаар болгон дээр нэг өөр цамцтай. Манай байглаас ийм цамцтай болцсон. Одоо хараарай өнөөдөр гэж. Йоо. Бэн. Биш. Муу юм биш. Юм биш. Муу шүү дээ. Арсанаа. Юу хийж байгаа юм? Хоолмол эцэг өссөн юм уу? Нэвтрүүлэг нь дуусаа юу? За, ингээд шууд ингээд зүүчдэг байгаа шүү битээр. Салвит өгөөч. За, мэдээ. Харин тэгээ маань Яа. доктор гал чи угаасаа өчтөр ярьж байсан шүү дээ. Нөгөө нэг шоуны бичлэгтэй байгаа гэд. Пранк шоуны бичлэг дуусаад хүүхдээ авах гарах гэж штэ. Энэ одоо тэгтээ юу хийж аа? Гэхдээ Энэ тэгээ энэ юу юм бэ? Монголоо үзэл ээж гэнэ. 11 болчлоо. Хавд үзэхөө. Йоо. За хоолоо хураач мэдээ явъя. Одоо ингээ хамтлагийн их нарынхаа ийм хоол идэхгүй мэдээ одоо. Тий. Очоо гой газар гой хоол идэх. Гэхдээ эн чин манай нөгөө группийн одоо групп одоо амжихаа хоёр их чинь идчихэ. Наас гуйлааш наас. Харин тэг их чинь гуйлааш идчихэ. Чи очоо гой хоол идэлтэй тэгвэл. хотлоо энэ их чинь сая зургтай явж өөрөө өссөн явж байгаа. Яа, нэрээ ирээд байгаа юм уу? Нэрээ штэ. Нэрээ л байна л да, бичлэг бичлэгтэй. Та нар нэрээ бас заадах энэ 12 үзээд. За явъя. Хайчих гэдэг. Би машин яах юм? Арчихгүй юу? Өдөө ч чам машин тавьж байна. Тийм үү? За. За тэгвэл явъя. Хаачих юм? Хэлэхгүй. Айлгүй юм уу? Хотоос гарна гэдэг. Хотоос гарна. Хизээ ирэх юм бүү мэд. Хөдөө гарч халамж тоотох гэж байгаа юм уу? Тийм. Өшөө тоот могт байхгүй та ирч. Явъя. За юу. За одоо болно штэ идээ суугаад ах ёо. Яг сэрэг би аваа явна штэ нэг ч. Сэрэг нэг ч наав шүү. За. Сэтгвитээ ав. За авъя. За. Цаав. За. Тэгээ нэрээ явж байгаа штэ мэдээ за. Нэрээ юм дээ. Шүү чи охин нөгөө хүүхдээ цэцэрлэг суулна авч Зохицуулаад. Одоо замаараа ингээ уцаар яриа зохицуулаарай. За. Нэг удаагийн сэрэг. Хоёр их чинь хамтчих яач вэ? Харин тийм амар ахмаа хүмүүс шүү нэрээ. Шууд ороод камертаа орж ирээд ингээ аваа явчих юм те. Хооч идүүлэхгүй. Майхан жаахан барих юм би чадахгүй шүү. Дугаад яв. 30 хоног тайзан дээр тэр нөгөө маунтын майхан барилаа. Тэгэхээр чи нөгөө тоолсон дээр 30 хоног ингээд манай Тэр чинь зуны майхан. Маунтн Монголыг майхан барьсан штэ. Тэ. Одоо чи бол гарчсан байгаа штэ. Гарсан ч юм уу хийлээд болоод. Хийлээд болоо штэ. Аргал юм байл л дээ. Гэтэ одоо майхан барихгүй. Хөөе тэр чинь Би дотор өмд за яахгүй шүү. Чи нэр ямар хангаа явж байгаа юм те. Гүйж бичлэгтэй байсан юм чаа. ихчийнхээ өмдөө өмсөх юм уу? Оо таа Чи нэр. сэрэг авцны тагилчаа мэдээ болохгүй замдаа идэ яв. За тэгээд хүү. Тий. Яана энэ Монгол хожигдлоо.
12 11. За яах вэ? Монгол яах вэ? Нэвтрүүлэгт ороод байна уу энэ яа. Айгүй ирсэн чи зүгээр ингэ тоглоом үзээ. Гой би баригдахгүй их гоё юм. Амар юм уу? Тий? Ер нь амар яа. Би хөтлөх юм уу та хоёр хөтлөх юм уу? Ямар мэдээ чиш. За тэгээд та хоёр хөтлөөл явахгүй юу? Би одоо нөгөө Чи хааштай одоо шинэ жил болно юм хөтлөн штэ. Тийм дээ. Шинэ жилээр нэр миний захиалгыг. Тий одоо нэр шинэ жил болж байгаа одоо холбогдуулаа манай. Намайг аваарай. Шинэ жилийнхаа нөгөө хөтөлбөрийн үйл ажиллагааны явагдсан болохоос хөтлөгч хэрэгтэй бол манай чихэрлөө залгаарай. Одоороо 88 11. Аккаунтыг оруулчихна тий. Нэрэ манай машин. Нэр юм уу? Нэрэ. Би байх Одоо юм уу? хойшоо суун. Хойшоо юу? Арайч машин бариулах. Эдгээр чи хуухлаар надаар машина бариулдаг. Машин бариулдаг гэдэг амар ихснэр байхгүй. За дараагийнхаа хэдүүлээ яриагаа халуун яриагаа машин дотроос зам дотор үргэлжлүүлэх юм байна. Түр бай. Нарагэр найзмэн Харалдаггүй онсон байна Тэгдэм байх. Амар юм байна. Тэг тийм ээ. Хаашаа дунд нэлээ юм ярьчихсан. Хоолоо идчихсэн. Нэлээ тавирчихсан. Оо за тэгдэм байна. Явцгаая. Энэ одоо хайцах л хөхтүүд ээ. Бид нар ингээ хотоос гарах хүртлээ жоохон төгжирд юм аа. Тэгээ шүү дээ. Энэ чинь Улаанбаатар хот чи ямар их бөглөрөлтөй стресстэй нийгэм бэлээ. Тэгтэл та хоёр ийм гоё нэвтрүүлэг гэж бусдын стрессийг тавьдаг. Би маш их баярлалаа шүү. Тэр сайхан нэвтрүүлэгт орж байгаад бас бид баярлж байна. За Одоо баярлалаа. тэр стресс тэр одоо тэгээд дахиад утаа нэмэгдэж. Одоо утаа нэмэгдэн. Нөө багш нарын ман цайлан бас жоохон нэмэгдэх шиг боллоо. Тэгтэл нэммээр байна. Тий, ер нь бол. Тэгээ нөө гарууч нь ер нь дандаа хувийн сургуулиудад хүүхдүүд өгдөг болохоор ер нь мэдэхгүй байх шиг. Тэгтэл одоо ингээл муу багш нар маань байхгүй байхад бид нар өстөд хэдэн өдөр хүүхдээ авахд сабирлаа шүү Сабирлаа шүү дээ тий хүүхдүүд хичээлгүй яг нэг хичээлгүй хүүхдүүд уйдаад юу нэг тоглолтын араар нэг хүүхдүүд. тий Хайзаар нэг хүүхдүүд. гэртээ байгаа мөрчлөө яг нэг орон гэргүй хүүхдүүд чиг нэг тийм болцооцсон. Тэгээд хичээл бай, хичээл хий. Одоо ингээл хоцрогдлоо бол одоо энийга яаж нөхөх вэ гэл тий. Энэ аль намын нэвтрүүлэг вэ? Ястаа өстрөөс хол байгаа шүү. Тийм шүү дээ. Холбоо шүү. За энэ уус төр ярихгүй тий. За цасаагаар за тоглож явах амжилттай явж байгаа манай хамтлагийн хамаг сайхан залуу маань хамаг сайхнаа хийгээ явж байгаа. Видээ За чаас. тэгээд одоо ер нь дараад нь тоглолт дуусгаад ямар төлөвлөгөөтэй байна. Тоглолт дуусгаад би Арлын Япон орн руу явах гэж байгаа. Тэгээд Vivant гэдэг Японы олон ангид кинонд тоглож байгаа. Тэгээд нэгдүгээр сизон дээр уул нь би ерөнхийдөө хүчсэн л дээ. Тэгээд үгүй. Тэгээд ерөнхийдөө яг зохиол танилцуулаад тий. Сүнсэн юм уу? Тий, тэгээ манай нөгөө японочдын гэрээ мэрийн контрактууд айгүй өндөр. Тэгээ би чинь дараа жилийн 3 сарын 30 хүртэл гэрээтэй байгаа. Тэгээд зохиол бити задлаараа гэдгсэн монголчуудаа бити хэлээрээ. Та нартай л ярьж. Би та нартай л гэл яг энэ гараадэр блогийн үзэгчтэй л гээ хэлчихье. Бити хэлээрээ. За хүнд дийлээрээ. За энэ миний өмнөх амьдрал. Тий, энэ бол үнэхээр бас сайхан мэдээлэлтэй тий. Одоо бараа үрэг. Үгүй зүгээр юу. Йоо, замаа мэдгүй тэгээд замаа жолоо барай. Тэгээд жолоо барай одоо шүү дээ. Тэгээ намайг авч явна гэдэг байна шүү дээ. Тэгэхээр амар авилт хүн байгаа шүү дээ. Хаашаа явах гэж байгаагаа мэдэхгүй буцсан байхгүй. Тэгээ Монгол улсаа төлөөлөөд Арлын Япон улсыг бас тийм фантастик продакшны жүжигч явж ийн бас гэж бас гоё тийм. Манай Барсаа маань та хоёр ч нугасаа ордон шүү дээ. Өмнөх сезон дээр нас ордон шүү дээ тийм. Маш олон монгол жүжигчид орсноос одоо энэ удаагийн сезон 2 дээр бол хоёр жүжигчин бас өргөдөө. Баяр хүргэе. Баярлалаа. Барсаа мөн Барсаада Манай Барсаач мундаг шүү дээ. Баяр хүргэе. Ямар гоё юм бэ тийм. Тэгээд тийм сонссон бас нөгөө Япон улсын бас нөгөө нэг хүүхнүүдийн нэглээд их бас шуугуулж байгаа хүсэмж залуугаар бас их тодроод байна гэсэн. Тийм. Яг өөрийн хүмүүсээр дэндүү маацарч байгаа. Энэ нэвтрүүлэг жоох эвгүй болчих магадгүй би айгаад байна. Би контрол алдаж таятаа маацраад тэгээд тэр нөгөө энэ телевизээр гараад тэгээд тэр чигээрээ гараад нөгөө монтажгүй. Хүмүүс чинь тэгээд яг тэрүүгээр нь хүлээж авна шүү дээ. Би ч уул нь айгүй тийм ингээд добрый орчдөг болсон шүү дээ. Энүүгээр ингэж явуулаад. Yes. Тэгээд 3 сар хүртлээр нөгөө ирж очин. Тэг ирж очин. Дандаа Японд зураг авалт явагдах юм уу? Би 3 сард нэг Азербайджан явна.
Азербайджан явж. Азербайджан юм. Тэгээд Токио явна. Тэгээд Японд зураг аваад та. Ерөнхийдөө нөгөө TV 6 гэдэг нөгөө TBS телевиз гэдэг яг Японы 6 дугаар суугна гэж явд юм билээ. Тэгээд яг одоо манай Монголын нөгөө нэг олон ангид хийдэг тийм телевиз юм билээ. Тий, тэр TBS гэдэг. Хийж гаргадаг тий. Тэгээд ерөнхийдөө тэр телевиз одоо амар өндөр нэг айгүй өндөр барилга байгаа. Тэр мангар өндөр. Манай телевиз чи ямар гэдэг лэхгүй. Тэгэл тэр дотроо павильонтой. Тий. Тэгээд одоо ингээд тэр дотор нэг том хідэн найруулагч байна. Тэгэд энэ бол тэр Японы мөнгөн тэмдэгтэн дээр байдаг нөгөө нэг юм зурган дээр байдаг мөнгөн тэмдэгтэн дээр байдаг хүн энэ манай найруулагчийн өвөө. Тийм үү. Найруулагчийн өвөө гинэ киноных нь Виванте найруулагчийн өвөө гинэ. Одоо Японы йен нэстэй. Японы чинь мөнгөн тэмдэгч йен дээр байдаг нөгөө зураг байдаг шүү дээ. Турч хүн. Өвөө нь. Тий, өвөө нь. Тэгэд өөрөө болохоор Японы A зэрэглэлийн найруулагч. Тэгээд Японд нэг A зэрэглэлийн жүжигчин авч одоо кинонда тоглуулахад 75 сая хүн үздэг гинэ. За. Тэгсэн чинь энд одоо Японы хэдэн ч A байгаа юм. 4 A зэрэглэлийн жүжигчин энэ кинонд орж байгаа. Тэгээ нөгөө хүмүүс чинь хоорондоо ястай ингээл ясалцгоогол тий. Би яста тантай жүжиглэж байгаа нэр төрөөр гүгүү би тантай жүжиглэж байгаа нэр төрөөр ингээл тэд нар чинь ингээл хоорондоо ингээл тэгээд Барсах дээр нэг юм орчуулагч нар байдаг. Юу гэж байна? Гэлээ сууж шүү. Юу гэж байна араас ингээл. Тэгээд чимээг хэлээд байгаараа гэл. Тэгэл тэнд чинь нэг юм ээвд байгаа. Тэгээд тэнд чинь нөгөө нэг яг юм нөгөө нэг альбан одоо юм том газар чинь нөгөө юм хүмүүсийг ингээд ямар зэрэглэлийн жүжигчин ямар одоо төрөлд тоглодог гэд бүх нөгөө нэг CV-нүүд мивнүүд авчдаг. Тэгээ нөгөө би Барсах дээрийг ямар зэрэглэлийн жүжигчин бэ? Та Монголын ингээд тэгэхгүй. Тэгсэн чинь манай энэ чинь тоогчгүй. Эй! Гэтгсэн. Тэгсэн чинь 250 хүн зэрэг түм гэл гээсгч болж байгаа юм чинь. Яана яаж байгаа юм бэ гэдгсэн чинь зүгээр штэ. Бид бол Монголоосоо өөрөө явж байгаа. Бид нар бие зэрэглэлийн, эс зэрэглэлийн жүжигчин гэж ярих юм уу. Тэгэлж бид нар залуучуудынхаа дундаа ингээл бас манлайлал ажил төрлөө хийгээл хичнээн жил ажиллаж байгаа л хоёулаа мэдээж нөө том ахчууд ах нарын хэмжээнд хүрэхгүй ч гэсэн үеийнхээ хэмжээнд бас айгуу нэгтэй хоёулаа гэд. Тэгэхээр нь тэгэл хөөрөөл тийштэй гэл. Тэгэл бид нар чи Японд бол ээ шүү. Монголдоо бол ээ. Чимээг байгаарэ гэж. Чимээг байгаарэ. Монголчуудаа та нарт асуувал ээл хичээрээ. Монголдоо бол бид нар чинь тэгэл би чи ABC гэдэг юу юм зүгээр ажил гоё ингээд тийм гоё урамтай чинь тийм явж байгаа юм чинь тэнийг бол тэгж дүгнэх юм шиг. Тийм тэгээд японочууд чирдээсөө ингэсэн. Тэгээд нөө A зэрэглэлийн жүжигчин ийм энгийн байд юм бах та гэхээр явж байгаа юм чи бид нар чи Оо яна мана гэл тэгэл тэгсэн чинь амар гоё хүмүүс байна. Та нар бол нэрээ. Тэгэхэд чин Японы A зэрэглэлийн жүжигчинд өөрийнх нь хувцсны хүнд хүрэх эрэхтэй. Өөрийнх нь бодогч нь л хүрнэ. Тэгэл өдөөсөө өөр хүмүүс одоо ингээ хувцсан ингээ бидний ингээ нөө ингээ захмах ингээ нэг юм хаяа нэг ингээ зарим нэг ингээ дээшээ гарсан байдаг шүү. Тэнгүүд ингээ очиод загчин гээл тэгдэж тийхгүй хүрэх. Суугаал энэ тэгээд захын янзлаас над гэсэн чинь үгүй би болохоо тэр хувцсных нь хүн янзлах хэрэгтэй. Лагэл юм байлээ. Ер нь бүх их татварууд ёс, дэг, жаяг, хүндлэл гэдэг юм чи яг тэнд яг ингээд тутгаараа явуулж байгаа юм чи. Тэгэл тэнд засаа жүжигчин та жүжиглэх бэлэн байна уу гээл те. Тэнгүүд юу яриад байгаа юм бэ? Зүчин те. Одоо гоё те. Юу яриад байгаа юм бэ? Манайхан ч бол тийм штэ. За одоо шууд за. За шууд ёо. Тэ. Оноо зогсоо би бэлэн штэ гээ. Чи байж. Бэлэн биш вэ гэвэл яг уу. Бэлэн биш вэ гэж нэг удаа хэлж үзсэн шүү. За тэгсэн чи яг уу. Тэгээ ингээд бид нэг тусдаа нэг өрөөнд оролдог байхгүй. Тэгээ тэнд ингээд кофе, цай уух юм ундаа, ногоон цай гэл те. Тэгэл жимсгэн тэгэл ингээд цохолоо унших ширээ мэрээ ингээд амар хөөрхөн. Тэгтээ нэг юм бүх юм авсаргын юм жижигхэн зав. Тийм үү ингээд өрөөнд оруулчихна. Тэгэл нэг юм дээр нөгөө нэг манайханд нэг юм ресторанд нэг юм зөөлхөн гоё аяа явж идэв шүү. Тийм аятай ингээд сууж тайвшруулаад ингээд байж лэн. Тэгэл та 14 цаг 23 минутанд жүжиглээ шүү гэж хэлждэг байхгүй. Тэгэд 14 цаг 22 минутанд нэрэл сайн мөн үү та жүжиглэхэд бэлэн үү гэл тэгнэ. Тэнгөт
билэн гэл эхний удаад жүжиглэж байгаа юм. Дараагийн удаадаа би нөгөө яг ийм Монгол өөр нэр бэлэн биш үү гэвэл яадаг юм бол гэж бодоод би яаж байгаа шүү дээ. Тэгээд чинь сонирхож байгаа шүү. Тэгээд тэнд чинь амар хүндэлж байгаа ш. Тэгээд бас хит их цантай ажиллах уу, хит бас энгийн байж болохгүй те. Тэгээд өө заа гэд уучлаарай би бэлэн биш байна гэдгсэн чинь ойлголоо. Засаа жүжигч юм бэлэн биш байна гинэ гэд. Бэлэн биш байна гинэ гэдэг төс ингээд хүмүүс ягаал бүтэн ингээд групп руу чинь ингээд авчиж байгаа юм чи. Тэгэл тэнгуүч тэн чинь 200 гаруй ажилтан ингээд хүлээгч байгаа юм чи. Амар их хөдөлж байгаа юм чи. I'm sorry please just 1 minute гэл тэгэл хаалгаагаал би юу хийж болох юм бэ? Стамори биш яа тэр юм бэ? Окей, I'm ready гэл тэгсэн чинь окей гэл тэгэл ингээд аваа явж байгаа юм. Тэгээд ердөөсөө тийм нэг хүн хүлээж байхаас санаа зов яахгүй хүлээсэндээ нөгөө тэгж яахгүй. Харин одоо тийм хүлээл тэгж хүндлэхлэр чинь нөгөө хүлээл гэж байгаа хүн өөр амирыг хөдөлж орд юм биш. Би ямар хариуцлагагүй ажиллаж байна гэдэг юм орд юм бэл. Тэгээд нэг удаа текстээ алдаж хэлээд. Яах үү тий. За. Одоо энэ таних мөн гэж юу гэдэг текстийг энэ биш юм шүү. Муу юм шүү гэдэг одоо нэг юм жижигхэн нэг юм утга зүүн юун дээр л алдаад хийсэн юм байна. Тий. Утга зүүн бол адилхан гэхдээ үг нь өөр. Тий. Утгын хувьд бол нөө Үгийн сонголтод буруу бахлаар нь монголчилчихгүй юу? Тэгээд ready action гэж тэгдэг. Тэгэл энэ чинь ингээл дөрөв арай гараг ингээл шахаж барайл ингээл авч байгаа. Нөгөө нэг амар үнэтэй камер чи энэ юм биш те барсаа гэж тийм ээ тухай. Тэгээд өөр гэдэг би тэгээд очоод яриад тэгж шүү тэгж юу ш намайг ингэж хэлээ шүү чи тэгэрэ мэгэр гэл битэр чи би биэндээ тэгэл заа гэл. Тэгээд юу яасан чинь би нэг текстийг яг нөгөө нэг тухайн үед ингээд нэг манай бид нар чинь нэг инфлюенс хийдэн штэ тий. Нэг ингээд нэг юм уяг юм байсан гэдэг хэлсэн чинь би нэг буруу хэлсэн чинь гэл 40 хүн зохиол хэрэглэж байгаа юм чинь. Наны чата мата кутасаа симасен гэж хэлсэн. Юу гэж юм бол нөгөө тэгэл ингээд пал хийгээл явцсан чинь орчуулагч таасаа энэ үгийг ингээ хэлжтэй гэд энэ ийм утгатай байхгүй гэсэн чинь та яагаад зохиолоор яваагүй юм бол гэдгийг асуугаад гэдэг чинь гэхлээр энэ утга нь адилхан байгаа юм гэдгсэн чинь симасан гэж очоод найруулагч туслах найруулагч хэлээл тэгсэн чинь найруулагч нь ирээл юундаа хэлж байгаа байхгүй нөгөө орчуулагчтай хэлж байгаа байхгүй нөгөө зохиолын орчуулагчтай хэлж байгаа байхгүй энэ утга зүй адилхан юм бол жүжигчин яагаад энэ үгийг сонгож хэлж байгаа юм бэ тэгвэл та нар яагаад энэ үгийг энд ингэж бичээгүй юм бэ энэ жүжигчин ийм алдартай мундаг сайн жүжигчин өөрийнхөө ингэж хэлж байгаа үгийг та нар ягаад энэ жүжигчтэй ажиллаж ингээгүй юм бэ гэж ингэж хэлж байгаа юм. Тэр бүгд миний зүг гэж байгаа байхгүй юу? Тэ? Энэ жүжигчин эвгүй байгаад энэ өөрийнхөө хэлнэ штэ. Тэгээ ягаад та нар энийг ингэсэн юм бэ гэсэн чинь манай нөгөө монгол орчуулагч нар ингэж бэмгэнсэн. Симас тэр чинь нөгөө амар олон жил нөгөө Японд байсан нөгөө орчуулагч нар маань ингэж бүгдэлцсэн. Бурхан минь үүнээс хойш нэг ч үгийг тэ бүр утга зүүн алддаг текстийг бүр ямар ч баабайгүй хэлэх ёстой юм байна гэл тэгээд очиад нөгөө барсахтай ингэсэн шүү дээ хэлсэн үг тийм баанаас гэл бид тэр чинь хаас баабайгүй хэлж байгаа шүү. Хоёр нөгөө нэг жүжиглэлт ягаад нөгөө нэг ингээд жүжиглэлт жүжиглэлт яасан тэрийг нэг гоё ярьж. Тэр ярьчих юм уу? Зүгээр гоё штэ манай манайхан бүгд л үзээ тий адилхан монголчууд юм чи тий хүнтэй хэлээрээ хитүүлэгийнх нь нууц шүү. Одоо яг ингээд Монголоос гол дүрд 3 хүн томилогдоод тэгээд барсаах би миний охин тоглох нэг охинтой ингээд бид нар явдаг байхгүй. Тэгээ нөгөө охин маань жоох охин манай яг миний өөрийн охинтой ч цоо насны охин болохоор би чинь яг охин шиг хайрлаж байгаа юм. Чамаа бүр яг ааваа. Тэгээ намайг ааваа гэдэг. Тэгээд одоо ч гэсэн ааваа гэдэг байхгүй. Тэгээд бид нар чинь ингээд бидэнд ингээд тусдаа ингээд өрөөнүүд өгцөн. Амралтын өрөөнүүд амьдралын өрөөнүүд ингээд өгцөн. Тэгээ өрөөндөө барсаахын 2 давхарт манайх 3 давхартайсэн. Миний охиных миний ажилтны өрөө байсан байхгүй. Тэгээд зураг аваад эхлэегүй Японд очсон байжсэн чинь барсаах нэг өрөө дүн гэж чатарч идэгсэн чинь ахынхаа өрөө мөрөөгөр ирдэг бай гэлдэг чинь. Усанд орчоод очие гэлдэг чинь. Яг одоо. Тэгээ онгод нь орцсон байсан. Барсаахын. Онгод нь бууцсан.
Тэгээд би яваалаар л тэгсэн чинь манай барсагч бас уудгүй. Би тэр чинь уудгүй болохоор тэнцээ бас амар гоё тайп нийлж байгаа. Тийм биш те. Тийм юу хоёлаа тийм үзгүй анимын дэлгүүр авахд ингэхгүй тэхгүй гэл анх дээр чинь ердөөсөө Японы гудамжинд зүгээр ингээд сууж хахад те зүгээр зармын дэлгүүрийн гадаа ингээд сууж хахад хинч таньдаг байлаа шүү дээ. За тэр яг. Тэгээд би тэр би өрөөнд нь яваад ирсэн чинь барсаах зохиол дээр ажилласан сууж байна. Уус амар ажилдаа шүү дээ. Зохиол дээр ажиллаад гол үг тус юунуудаа ингээд бүгднийг ингээд зурцсан. Тэгэл надаас сууж байна. За чи текстээ суулгасан уу гэл. Гэхдээ би ямар ч сан суулгацсан маа гэсэн чинь. За гэл. Тэр нэг яг тагийн өмнөх үйл явдал. Би тэр суулгасны талаар л ярьж байгаа. Тэгэд гисэн чинь чи диктофоноор ажилладаг уу гэл тэгж. Үгүй шүү тахаа гэл гэсэн чинь. Жүжигчин хүн ерөнхийдөө диктофоноор ажиллах хэрэгтэй байдаг шүү. Тэ одоо ингээд өөрийнхөө текстийг ингээ хэлээд үзэхлээр би ингэж сонсогдсон юм байна. Ингүүл буруу сонсогдсон юм байна. Ийм интонацаар хэлвэл жоохон гიშгэд өгөөл гэж байгаа юм наа чинь. Удаан яваад байгаа болохоор араас уурлаад байгаа байхгүй. Тэгээд Гоо штэ энэ бичлэг хийж амж хурдан яв. Тийм. Наа чин тэгж ийна гэсэн үг ээ гэж. Тэгээд за ойлголоо гэдэг. Барсагч айгу гоё зөвлөгөө аваад. Тэгсэн чинь барсагч тэгдэг байхгүй. Ахын сая Унгарын сайн манай барсагч бас Унгарын кино тоглосон шүү дээ. Тэгээд Унгарын киноны талаар ярьдаг. Бид нар ингээд айгу энгийн тоглогдсон, энгийн бай гэж энгийн тоглолт хүсэжсэн. Тэгэхээр энгийн тоглолтыг айгу сайн бодож тоглоорой. Тэгэхээр ойлголоо хаа гэдэг. Тэгээ бид тэр ерөнхийдөө нэг юм жүжигчний ажиллбарын талаар бид тэр ингээд амар гоё яриа өрнүүлж байгаа. Заахаа гэдэг. Тэгээ би амраад барсаах маргааш өглөө зурагтай байсан байхгүй. Тэгээ барсаах маргааш өглөө зургандаа яваад гисэн. Өглөө 6:30 гэтэл ирж аавна гэж явчихж байгаа шүү дээ. Тэгээ тэгсэн чинь барсаахыг ирээл аваа яваад өглөө. Тэгээ би ч ганцаархнаа. Тэгэл нөгөө Wi-Fi та өрөөнд чинь гэрийнхэнтэйгээ харьцаал зохиол мохолоо эргүүл тойруулчаал. Тэгээ үйдсэн чинь орой 8 өнгөрөөд барсаах хүрээд ирсэн. Цаг гарангийн газартаа хол газар. Тэгээд 5 цагаас хойш ерөнхийдөө жүжиглүүлдэг байхгүй юу? Ажлын цаг дууссан. Яасан гоё юм те. Тэгээд барсаах наашаага яваад хоолунд ороод тэгээ наашаага групптэйг ирсэн чинь барсаах орой дан өрөөнд ороод ирдэг гэлдэг чинь. За. Тэгээ яваад орсон чинь барсаах. Би сая жүжиглэлээ л дээ. Өнөөдөр нэлээд нухацтай. тэгэл ингээд нөгөө манаач ингээд боддоо шүү дээ. Тэг ингээд бүх анализуудаа ингээд энгийн тоглосон чинь нэмгэж ийн. Тэгж идэг. За гэдгсэн чинь нэмлээ. Дахиад жоохон нэмж болох уу гэж шүү. Тэгээд дахиад нэмсэн чинь супер гэлдэгсэн. Тэг би бодлоо. Жоохон нэмэлттэй тоглолтдог юм шиг байна шүү. За. Бүр зөө. Японч ерөөдөө тийм шүү дээ. Бүр ингээд нөө давцсан гэх юм уу те аним бүр ингээд амар шүү дээ те. Тэгээ ерөөдөө энгийн юмд энийхээ бүр ингээд хэтрүүлж тоглодог юмнуудад мемик нэрээ тий Японы тэр нөгөө нэг франкууд амар шүү. Тэгээд окей гэд. Тэгээ маргааш миний жүжиглэхэд 6:30-аас ирээд аваад явлаа. Авч яваад Барсагийн нөгөө хэлсэн юм гэж бодож байгаа шүү дээ. Тэгэл жоохон нэмэлттэй жүжиглэнгээ бодсон. Тий. Тэгэл жүжиглээ тий. Яна за. Тэгээ оройн барсаах өөрөө манай өрөөнд ороод чинь. Яс гэж ороод ирлээ тий. Ясан. Нэмгсэн үг гэдэг чинь. Хас гэлээ. Тэгээд инээцтэй. Юу яриад байгаа юм бэ? Гүй яхаа тоглосон нэмчээгүй хасчээгүй босоол гэдэг чинь шүү дээ. За болж. Ашгүй. Би гэхдээ одоо магадгүй барсаах зөвлөөг бол намайг нэмчих байсан билүү хасчих байсан билүү тийм биз дээ. Тэгэл босон гэд барсаахын зөвлөгөөнд бас тухайн үед амар баярлж байсан. Тэгээд тухайн үед барсаахаараа тэгээд тоглож байсан. Хас гэлээ гэдэг чинь. Гэдэг. Үгтэй яриад. Тэгээд Өөрөөс бүр амар нэмж үжигсэн гэдэг юм бодож тий. Тэгээд барсаах ч бүр Юу тэгээ жаахан явуулчихгүй. Та чи өөрөө нэм гэсэн үстэй гээд. Тэгээд жоохон явуулчих. Тэгсэн чинь аваа яагаад тэгж лээ. Яг чи цаач бас ингээд нэг хаяа ингээд нэг перчвандаж маазардсан шүү дээ. Аргагүй. Чи нөгөө тайсны хүн л дээ. Тэгээд яачгүй угаасаа миний үндсэн мэрэгжил чинь тайсны жүжиг чинь. Тэгээд мас камтлагтайгаа чинь 14-5 жил ажиллахдаа би чинь одоо 5-6 жилийн өмнөөс л дэлгэцэн ерөнхийдөө бүтээлүүд тоглож л байгаа юм. Ганц нэг л явж исэн болохоос яг ингэж тууштай ороог болохоор мэддгүй байсан юм чинь. Тэгэл барсаах хэлж байгааг үндэ гэдэг чинь барсаах буцаагаал за тоглосон юм. Барсаах ч намайг бас тэгэл явуулаад амар пержондаж намайг чинь бацж байгаа юм. Битээрээ яг 24 дэх сургуул. Яа ядраад энэ.
За гоё амттай яриа өрнүүлж яваа бас цэсэлээ баярлаа ингээд. Козет Монголиагийнхан бас чихрээр дайлахгүй ингээ өөрөө дээл яваад дууслаа мэдээ гэс нэг Яаж нэгийг аваад их чинь хийдэг гэж юу? тэг мэд бол мэдж байгаа шүү дээ нэг тэг. Мэднэ. Ярьда юу лээ. Япон чихэр үү? Япон чихэр тий. Сахарын агуулмжгүй. Байхгүй. Жажилдаг жүүсгээд. Ямар ч дайлчи. Тэгээд нэг юм гормын санал байна. За. Өөрт ч юм биш юм. Чухлаа пар асаагач. Йоо, ингэдэг байхгүй энэ амар сонь ингээ өөрийнх нь машинд явсан ингээ пар асаахгүй. Би ерөөсөө шүн баахгүй байхгүй. Энэ нөгөө өөхний даавар гэж байдаг шүү дээ хүнд. Энэ чинь Тийм бол адилхан шүү дээ. Одоо араа ингээд нөгөө цагаан баавга яагаад ингээд те уур савсаар туйлд амьдраад идэх юм бэ? Бор баавгаа яагаад ичтiin бэ те? Би ч бор баавга байхгүй юу? Тэ таа чи цагаан баавгаа. Цагаан баавга. Яаж ч цагаан баавгаа шар баавгаа. Жохон имья бүр даарад байна хөө. Яа. Хамар мамрын үзүр даарцсан ч шиг амар сонь. Би ингээд аюу сони нүгт ингээд дандаа параасаа ч гэж гойд. Ер нь бол миний сториг үздэг хүмүүс мэдэн дээ. Одоо Вивант 2 дээр 5 улсын жүжигч хамтарч байгаа шүү дээ. Оо тийм үү. За ямар улсын. За Азербайджан байгаа. Азербайджан. Тэгээд чи тэргээрээ явдаг юм шүү дээ. Тий, Азербайджан байгаа, Япон байгаа, Монгол байгаа, Хятад байгаа, Солонгос байгаа. Оо за. Нэг юм сонирхолтой юм байна л да. Америкаас ус байсан шүү дээ. Одоо эдгээр хүмүүс ямар хэлээр жүжиглэх вэ? Тий. Эхний 1-р сизон үзсэн бол ерөөдөө монголоор жүжиглсэн шүү дээ. Тий, Монголын нэг хот гэж жүжиглсэн шүү дээ. Тэгээд японочууд маань бас монгол хэлийг сурах гэж бас маш их хөдөлмөр зарсан. Тэгээд одоо энэ дээр болохоор ерөөхдөө сабтайтлаа дахиад монголоор ярих төлөвлөгөөтэй байгаа. Аль эсвэл японоор яриад монгол сабтайтлаа гаргах төлөвлөгөөтэй байгаа гэсэн хоёр варианттай байлаа. Гэхдээ бол шууд одоо өмнө хийх эхлэх юм. 6 сарын 16-нд эхэлсэн шүү дээ. Тэгэхээр тэр чинь шийдэгдээгүй байгаа гэсэн. Эхэлчихэд шийдэгдээгүй юм гэхэр чинь юу гэсэн үг лээ? Юу? Тэрний чинь мэдээлэл нь надад одоохондоо ирээгүй. Би бол монголоор жүжиглэнэ. Би бол. Тэнгүүд чинь тэн чинь Япон хүмүүсийн Япон кино шүү дээ. Тэнгүүд Япон хүмүүс нь дахиад монголоор жүжиглэх үү? Монголоор жүжиглээд Япон сабтайтлтай байх уу? Эсвэл монголоор жүжиглээд биш Японоор яриад тий. Монгол сабтайтлтай байх уу гэдгээ. Тэгэхээр наа чинь 5 орны гэхээр жишээлбэл Японоор бүгд өөрөөр яадаг хэлээ. Тэгээ бүгд өөр улсынхаа хэлээр ярих юм байна. ярих баг. Тэгээ бүгд англи сабтайтлтай байх баг гэж би бол хувьдаа бодож байгаа. Гэтэ энэ чинь Netflix-ийн кино үстэй. Netflix-ийн кино. Энэ өмнөх сизон болохоор тий. Өмнөх сизон дээр болохоор бүх кино бэлэн болчоод Netflix нөө шалгуураад аваад Netflix дээр орсон юм байна. Ерөнхийдөө. Тэгсэн чинь одоо 2 дугаар сизон шууд 1-р ангиас шууд. Японы юутайгаа ингэ нөө 1-р анги. Тэгснээ одоо ингээл манай Physical Asia гарч байгаа тэгж байгаа сте тий. Одоо ингээл 4-5 тэдэнд орно. 6-7 тэдэнд орно гэдэг шиг яг тэгж яв. Яг хуваараараа явах юм билээ Netflix-ийн хуваараараа. Шууд орж явах юм билээ. Гиснээс одоо явж байгаа газар чинь манай цасаагийн төрлөх нутаг руу явж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Би ч хөдөө өссөн юм шүү дээ. Тий. Одоо өнгөрсөн шүү дээ тэгтээ. тий. Өнгөрөөгүй шүү дээ. Юу яриад байгаа юм бэ? Тэрэлж очоогүй шүү дээ. 45 км өгөө шүү дээ. Юу? 45 км шүү дээ. Тэрэлж чаа. Юу? Баян зүрхийн төвчөө яриад шүү дээ. Баян зүрхийн товчоо чи энд биш шүү дээ. Одоо орж ирж байна. Эн чинь биш ээ. Эн чинь өөр юм ярьж байгаа чинь. Тий, эн чинь миний гэр шүү дээ. Тий. Юу гэсэн энэ чиний төрсөн нутаг чинь нэрээ хаана лээ? Энэ олон жил адилхан чинь. Үүшээ салираад байгаа чи. Миний төрсөн нутаг уу? Төрсөн нутаг Ер гэдэг нь нэг юм. аав талаад ах юм бол ер нь нутаг угшил хаанахыг үгдвэ. Би ч н одоо тэгэл Иркутск байх шүү дээ. Утгагүй шүү дээ. Нэрээ угшил чинь хаана? Аав чинь угшил. Орсон ирлийз. Яа гадаа. Юу гэсэн үг юм? Ээжээр ярих юм бол би ховд манай өвөө ховдих аавын ааваар мэдээж ааваараа оглоно гэдэг юм бол манай аав чинь одоо харин Орсын ирлийз Уршиловын хатан зориг гэдэг юм баггүй юу? Тийм үү? Тийм шүү дээ. Уршиловын хатан зоригийн засчгэр болохоор би мэдээж нутаг. хөрлийз өгөхгүй. Би бол нутагтай. Би бол одоо ихнэлгсэн 5 давхар төрөөд энэ чинь Улаанбаатар чинь миний төрлөх нутаг баггүй юу? Тэгээд хөдөө өссөн. Тэгээ хөдөө гаргаж ийна гэдэг нь одоо намайг одоо ихнэлгсаас аваад ингээд тэрэлж рүү зөөгөөд би тэнд чинь ингээд 1-р анги хүртлээ. Өсөж өндийсэн газар маань тэрэлж байв баггүй одоо ингээд
болор горих одоо ингээл тэрж тэр 8 шаргын дэргээр чинь би мал маллоо үхэр манайх чинь 3 хушиг малтай байсан юм. За. Тий, хонь ямаа үхэртэй байсан байхгүй. Тэгээд 4 хушигийн нэг л мал байсан. Тэр нь ганцхан ширхэг морь байсан. Тэгээд би нөгөө морь ялгадаг. Нөгөө одоо хүмүүс чинь нэг юм одоо бор морь гэж тий би ч гэсэн одоо ялгдаг шний санаа цагаан морь зөрийг жишээл шал өөр бор морь зөрж саарл морь тий цоохор морь зөрж тий. Тэнгүүд бид нар бол би бол тийм мэдгүй. Надад нэг энэ бол хонгор морь гэдэг нэг хонгор морь хоньны морь. Тэгээд би хамгийн амар салтаанд орон суугаад ингээд цаваар нь оролдож исэн хүүхэд шүү дээ. Тийм номхон морь байхгүй юу? Миний морь. Тийм морь өвөө эмээ маань намайг морьтой болгоё гэдэг нэг удаа морь авч өгөөд. Тэгээд гисэн чинь морь одоо нөгөө бодоход хөрхи өвөө эмээ маань надад алга болсон гэж хэлсэн болохоос чонд баривцсан юм шиг байна. тэгээ хэлж чадахгүй. Хэлж чадахгүй. Алга болчихсон миний хүүг. Тэгээ би чи нөгөө тэрэлж даяараа уйлаад Тэгээ шүү дээ. Тэрэлж даяар. би ч амар штэ. Тэрэлжийг донслоход тэгээ худаг дээр очиж харсан чи яг миний морь. Нөгөө ядж хат морьд чинь яасан адилхан зүстэй юм те. Яг л нөгөө нэг хонгор морь байгаа гэдэг өстө гүйцчихэд уйлаад нөгөө айлын хонгор морийг тэрж аваад миний морьгоо уйлаад би морь авмаар байна би танаас гэд. Тэгсэн чинь нөгөө хүн тухайн үед ямар гоё юм. Тэр хүн өрөвдөөд надад нэг хоног морь өгөө явуулсан. Худаг дээрээс шууд буугаад. Тэгээ яагаад тийм байсан бэ гэхээр тэрэлжийн бүх хүмүүс баг ерөнхийдөө намайг мэдэндээ тэрэлжид өссөн гэдгийг. Тэгээ одоо буураа хөшчүүд маань ерөнхийдөө байгаад байхгүй нь тэнгэрийн оронлогоо дэвссэн байна. Манай өндийнхэн. Тэнгүүд бүх хүмүүс шашка гэдэг байхгүй намайг ер нь. Шашка. Тий, шашка гэдэг. Ямар тэнийг би энэ чи одоо сонсч шашка. Тий, нөө цааска гэдэг байхгүй намайг. Нөө цасчихэр гэдгийг цааска гэдэг. Тэгээд манай өвөө ховдын хүн болохоор ерөнхийдөө ой шашка гэдэг байсан байхгүй. Ой шашка гэдэг байсан байхгүй. Тэгээд манай нутгийнхан тэржийнх намайг ерөнхийдөө шашка гэдэг уддаг. Тэгээд бүх манай баруун салаа зүүн салаа манай тэржийнх ерөнхийдөө надаас ирж малаа асуудаг байсан. Би ингээд ерөнхийдөө миний ажил юм шиг би ингээд малаа туугаад одоо ингээд хамгийн гоё өвстэй газар л өөрийнхөө мэдрэмжээр л те энэ гоё өвстэй ингээд явуулчаад тэнд борхуугаа малгаа байна, тэнд манчаргаах байна, тэнцээ тэднийх байна, тэднийх байна гэдэг ингээ харцдаг байсан байхгүй юу. Тэгэд ерөнхийдөө би нэг юм цагаас 2 цаг тэнд хүүхэд хийх юмгүй юм чинь сарааныхаа баас мас нөгөө малынхаа баас шаврыг цэгцэлчээд хийх юм байхгүй. Амар гоё хатдаа ш манай тэрэлж чинь гоё хатдаг байхгүй. Тэгэл би нөгөө хатан дээр авирч тоглодог байсан. Тэгингээ нөгөө нэг малууд ингээд бүтчихдэг байсан. Тэр мал тий. Тэгээ нөгөө нэг малаа алдсан хүмүүс бүгд орж ирж надаас асуудаг байсан. Тэгэхэд би одоо манай имээ наваад гэдэг ус 5 6 настай байсан л гэж ярьдаг байсан. Тийм амар зүс мэддэг байсан. Би хэний малыг би нэрээ зүгээр бөкснөөс нь хараад амтахгүй. Тэр тэдний мал байна гэл. Тийм хүүхэд байлаа. Тэгээ одоо ч тэгэл төрлөх нутагтаа ирээд би чинь айгүй олон жил бас амьдарчлаа шүү дээ. Миний нутаг шүү дээ. Одоо энэ миний нутагч одоо энэ ингээ явж шүү дээ. Тэгээд хизээ наашаа орж ирсэн. 8 настай да. Сургууль 24-р сургуульд орж ирж би улаан хацартай хөвгт орж ирж байлаа шүү дээ. Тэгээ ээж маань тухайн залуухан амж байлаа да. Одоо манай ээж чинь 21-тэй 29-тэй. Өстой ээж маань намайг 21-тэй гаргасан гэхлээр 22-тэй гаргасан гэхлээр чи би чинь тийм 30 настайд 1-р ангид орж ийлээ шүү дээ. Би төвшөө чам шиг болсон би танаа ээж гэж. Тий. Тийм байлаа шүү дээ. Дээр турч исэн юм байна. Тий. Тэгэл орж ирэл өстой сургуулийг босносоо би нэр. Харин тийм би яг наатаж сая хэлгээд сая бол одоо ингээд айгүй бага насны дурсамжийн сайхан дурсамжуудыг өөрийнхөө одоо айгүй мундаг байсныг ярьлаа шүү дээ. За одоо сургуульд орлоо. Ихээхэн сахилгагүй хөхөд байсан гэж сонссон. Тэр талаараа яриуд яаж ийн? Тэр үү? 8-ын улаан шугамнаас хөөгдсөн үү? Тэр үү? Манай 24 багш надад амар сайн байсан. Би 1-р ангида 24-р сургуулийн тэргүүний сурагч болж байсан. За. Одоо яг зөвхөн цэвэр бичиг тооны гэл яг тусдаа биш би бүр аврах сурагч болж байсан. Би сурлагандаа бол нэр үнэхээр мундаг байсан. Тэгээ би 4-р ангида хүүхдийн ордонд яваад
Дуулаачийн дугууланд явж эхлээд тэгээд хүүхдийн ордонд орсон чинь миний нөгөө нэг дөнгөж нөгөө нэг хөдөөнөөс хөлөөр орж ирсэн амтнд чинь хүүхдийн ордны тэр урлагийн хүүхдүүд Тэнгэрийн зүгээр сахиусан тэнгэрүүд ямар гоё үнэртэй, ямар гоё царайлаг, ямар хөөрхөн хүүхдүүд байдаг юм бэ? Ярьж хэлж байгаа. Тэгээд би нэрээ урлагт зүгээр автцсан. Ямар гоё юм бэ гэд. Ямар гоё санагдсан. Тэр л чинь нөгөө ингэж нөгөө хүүхдүүдийг ингэж нөгөө автуулна гэдэг баг те. Урлагт дурлах гэдэг юм. Чинки энэ ямар гоё юм ертөнцөө вэ гэдгийг би хүүхд багтад тэгж мэдэрч. Тэгээ би өстөд хичээлээд бүгдийг хаяад би бүх юм тэр хүүхдийн ордныхоо бүх дасгал сургуульд хичээл тоглолт юу дуулаач энэ дугуй санжимын хөшөө ангижтай би чинь зориулсан. Гэхдээ яг тэглээгээд би нэг хичээлдээ муудсан. Би ч гэсэн 10 төслөө ер нь. Тэ хүүхдийн ордонд драмын дугуй шүү дээ тэ. Тэгээд тэр яаж хараад би тэр үед хөөрхий тэгээд жоохон бүрэг хүүхэд байсан. Би нөө тайзан дээр уцтай юм хөлтэй микрофоноос салгаж чаддаг хүүхэд байсан шүү дээ. Тайзан дээр гараад сандраад миний ингээ гар усан болгоно ингээ бараг дусна. Одоо зүгээр энэ өвчтөр шүү дээ. Би амар сам нь ороод өгөөч гэж хэлдэг шүү дээ. би тэр нэг хөдөө өвөө эмээтэйгээ өссөн болоод ч тэр юм уу яг Улаанбаатарт хөлөөрөө орж ирээд би хүнтэй сайн байна уу гэж мэддэгс ичдэг гэсэн шүү дээ. Тэгээ шүү дээ. Тэгээ нэг уруулахнаа уруу минь. Сайн байна уу гэж хэлэхээс яана юу гэж хэлэх болоо гэж одоо ичээд дуурч чаддаг хүүхдээсэн. Тэгээд урлаг намайг бас нэг талаараа айгүй гоё хүмүүжүүлж өгсөн. Гоё өөрчилж өгсөн. Тэгээд би өөрийнхөө яг нэг хүссэн нэг мөрөөдсөн мэрэгчлэрээ ингээд явж байгаа болохоор ингээд надад амар гоё санагдаж шүү дээ. Тэгэл ингээд ямар ч мөнгөгүй байсан надад амар гоё. Тэгээд нөө хадуурчлаа. Тэгээд өстө 8-даа тэнцээгөө өөр сургууль руу явсан да. Тэгээд айгүй эмзэг сэдвэлдээ энэ миний 24 төгссөн гэж байгаад би яг 8 төгссөн болчих шиг боллоо. Тэгтээ 10 жилийн хаан төгссөн 10 дахь ингээ. Тэгээд 9 дугаар ангидаа яг эхнэрийн хажуу суугаад. Тэгээд 9 аравтаа эхнэртэйгээ танилцаад. Ямар гоё бүр 10 жилийн хайр юм шүү дээ. Тийм шүү дээ. Миний хажуу суудаг охин. Тэгээд 50 дугаар сургуульд анх эхнэртэйгээ танилцаад тэгээд одоо болтол солиогүй. Ямар тийм Хоёр сайхан хүүхдээ аавч цоо. Хоёр сайхан. Одоо манай гэр бүл дөрвөлөө болсон бид хоёр. Тэгээд одоо 19 жил хамтдаа амьдарч байна. Тэгээд яг хүмүүсийг харахад би ч одоо тэгэл нэг юм дайлжгансан боловч би чинь эхнэрээ солиогүй тий. ядаргаад тийм. Одоо энэгээр дуусгар болгоо. Одоо очиж байгаа нэрээ. Би их сайн хүн шүү. Тэгээд манай эхнэр нөгөө юу байхгүй айгуу тийм нөгөө даруухан яг миний ард байж идэг яг бүх юмний ардтал миний ань бол ээ бурхан миний ань бас намайг өдий зэрэгтэй явуулж байгаа гол юм шүү. Яав тий миний хань байдаг. Миний хань байдаг гинөө. Миний хань байгаа. Тий хандаа баярлаа. Баярлаа. Манай эхнэр бол мэдээ. Энэ фокусгаа өнөөдөр Glory Resort дээр дагуулan хоёр их нэрлээ. Өргөө бол их Монгол өргөө нэртэй. 600 хүн нэг дор чуулж болно. Өнөөдөр харин миний дөө ганцаараа чуулах болно. Йоо. Дөрвөн багны дунд ганцхан чам зариулж ширээ заслаа. Хоёр ихчтэйгэн болзооч. Бид хоёрыг гэрдүүлээ. Аавын Хөө хоёулаа гэж ах чинь юу яриад байгаа юм бэ? Бид хоёртой болзооч гэж би хэлж штэ. За шууд тэгээд нэг юм. За бид хоёртой бол гэрдүүлэхгүй. Гэрчээ хормын юм байгаад нь шүү Үгүй дээ. ээ. За хоёр ихчтэйг өнөөдөр энэхүү resort дээр Glory Resort дээр болзооч ээ. Йоо, сатайрын хүчтэй айлын чинь. Ингээд Хүчтэй айлын чинь өстөдөр нам зөхөгдөж байна. ингээд үгээ Хоймортон залъя. За баярлалаа. Яасан гоё газар аваад ирвэ нэрээ. Чи одоо нэрээ 600 орох юм байна, орох юм бэ. Маш том Ямар гоё байгаа. газар мазар олсон юм бэ те? Өө за баярлалаа гिच. Өө шүсэндээ ахчлаа. За хуваана. хурч өгч. За өстой гоё газар өнөө.
Би энэ нэг ирж исэн болов. Би ч одоо ууддаг юм да. Ямар гоё газар вэ нэрээ? Айгүй 20 болдог гэсэн энэ чи. 20 хөдлөх гэж ирсэн болов уу эсвэл уух гэж ирсэн болов нэрээ? Би шинэ жил хөдлөх гэж ирсэн байж магадгүй л юм Тий. байна. Чи бол Энд чинь бас шинэ жил хийж байгаа тий. хөтлөхөд. Тэгээд дашрам дэлхийг маа засаад тэгээд шинэ жилийн Үгүй энэ хүн авсаар байгаа шүү. Энэ хүн зочноор ирж болохгүй юу? Чи бол хөдлөөр хийж байгаа. Тийм шүү. Зочноор ирсэн юм уу? Мэдээ хөтлөхөө хийж ирсэн юм уу? Хөтлөө. Хоёлоо хөтлөхөг намайг яхаа яриад тач. 12 сар жоохон сул байгаа даа. Жоохон яриа. За одоо ингээд шинэ жилээ зохион болгож байгаа албан байгууллага байх юм бол манай цас чихртэй бол 88 42 38. 88 маргааны 42 30. Ингээд зарлчих юм уу? Одоо 50 амтан залгаас нь хэлчих юм. Яа. Засаагийн чихэл улаацсан. За ингээ гараад ир влогийнхоо зочин нь болж бас ордог. Бас гоё маа гоё. Чи ч нөө Азийн жүжигч учраас чамаа. Тэрнээс иш оруулахгүй. Ночноо гэж хамт байсан хүмүүстэйгээ бас гоё маа гоё. За зочныгаа хэлчихсэн Монгол хүн маань ихлэ 5-гийн эдээ цагаан эдээ амьсан. За тэгээ. Флори Ресортын хамт олон ингээд гоё цагаан эдээ, зочноо ингээд цагаан эдээдээ огтож явж байна. За ингээд бас гоё юм бэр цэцгийн цай бас энэ манай Сонирмагац. Хүргэн ширжийн цай байна уу? Яг даарж ирсэн байхгүй гоё халуун цайгаар бас Жохогч бас горгор юм байлээ шүү. Дааруулж илээ шүү. Тийм үү дааруулж илээ. Тэгтээс аривч хямх ч юм. Тий, одоо бензиний мөнгөндөө харамсаад одоо бензин хомс байгаа гэж Байгуулгын юм унцаад тий. Байгуулгын Монгол улс дампуу байгаа гэж хэлэх үү. Яа, за баярлаа. Ямар гоё юм бэ ч одоо ёо. Ч одоо манай чукагч бол бас манай үзэгчид мэддгүй бах. Манай чукагч бол яг ингээд хамтлагийн хоол унд бүхий юм дээр амар гоё. Тий. Энийг ажилгүй хүүхэн ингээд ажууд нь суудсан юм байна. Яахдаг дээ өөрхөн. Наа чи гол нэвтрүүлгийн маань амин сүнсэхгүй юу? Өө тийм мэдэн шүү дээ. Сүнсэн гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ. Энийг Хоон хүн ч болгох юм бол манай дугаар зогсчихно. тий. Тий. Тэгэхээр ингээд битэр чи ингэж пластын тэнцвэрчүүлэх юм Тийм босч болохгүй шүү дээ чинь. Босоод эндээс хоол гараад ирэх юм бол юу гарч ирнэ гэж бодож байна. Хүн шиг хоол ирнэ. Сүүлийн хэдэн дугаар яс жаргалтай байна оо хоол мол хийхгүй. Тэ? Утсан газрынхаа хоол оронд айлуулаад одоо манай бас Флори Ресорттэй бас хоолно гэж гайхалтай юм ирэх байх гэж бодчихээд. Тэгээ шүү дээ. Гэтэ чук өөрөө хийх дуртай байхгүй. Ер нь бол өөрөө хийх дуртай. Та өөрөө Би өөрөө хийх дургу байхгүй. Тэр чи мэд мэднэ 10. Би зүгээр амал ажилдаг. Тий. Тэгэл муулаад хийнэс та мохамтай Бодлоо яриад. тэгсгэр нээдэдэн сонио. За тэгээ таараар сонь сайхан юу тоглолт Монголд орж байгаа юу? Яа. Ятад юм ярил та сайхан. Одоо тэгээ яриач те нэрээ. Юу асуух вэ? Тэгээ таар асуултаа би асуултанд Би ямар амар цачирсан юм байна царайц. Өөд тоглолт ийм гүчээсэн залуу байсан бохгүй. тий харин тий. Тэгээ одоо ингэ салмахлаа уруулаа энэ юутай холбоотой юм лөө? Тэгээ энэ нөгөө Японд явж байгаа нэг кинотой ус холбоотой. Тэгээ сахлаа зориулж байгаа. Тий, наад жахт 20 хоног ургуулж байгаа нь л чааваас юм шүү дээ. Группний хаав байна. Группний хаавал гинэ. Группний хаав байна. Тий, хаа энд нэ. Гинараа ингэж 20 хоног би ч нөө сахал ургадаг. Кино тоглож исэн бол зөрлөө. Харин тий. Тий. Тэгэн чи яг нэг ургуулаараа үсэндээ бити хүрээрээ гэсэн бас одоо мэдээж олон улсын кинонд тоглож үзэх гэж байгаа юм ч тэ үзэх хоёр дахь. Тэгээд сонаа. Ингээ юм үсний юм дарчиг уурж байгаа тийм. Жохоо. юу гэдэг юм бэ? Тэгээд нөгөө юм сахал богино хугацаанд хурдан ургуулдаг ямар бэлтгэл байна юм төрх. Сармас түрхээч. Тийм юм байвал манай засаад бас санал болгоорой. Бидний блогийн доор комент чижүүлтээгээрээ. Албан байгууллага байвал сахалтай нь хамтарч ажиллаарай. Холбогдоорой гэж. Холбогдож чадахгүй бол масктөө бичээрэй. Тий. Бүр болох гол манай блог руу бичээрэй. Оо за баярлалаа.
Сапирснаар эхэлж байгаа л эрдэнэс шууд байгаа зүгээр сахлын реклам тоглож байгаа юм тий. Тэгээд бас ивэнтгч хайгаад байгаа юм шүү дээ. Тэ энэ хоёроос ийм санаатай хүүхнүүд шүү дээ. Сайн даач биш тий. Хүний уран бүтээл рүү орж байгаа биш зүгээр ингээд кинон дээр дөрөөлөөд ингээд ийм ивэнтгч байвал манай бүр болохгүй бол маск руу гэдэг байгаа шүү дээ. Тий. Амар айхтар. Манай өгчнэр угаасаа айхтар. Тэгээд бас нэгэнт ивент тэгч ярьсан юм чи өнөөдрийн дугаарыг нь бас ивэнтгчээр Glory Resort манаас хамтран ажиллаж байгаа. Тэрэлжийн гүүр даваад ерхэн хажууханд нь. Тэр хүмүүс их хвчлэн мэдэн дээ. Тэгээ ер нь бол Glory гэхэр мэдэх бах тий. Мэдгүй нэгэнд нь тэгээд тодорхой хэлжгүй тэрэлжийн гүүр даваад. Тэрэлжийн гүүр гэдэг юм л да. Энэ даваа гэж юу гэдгийг. Тэр туулын гүүр гэхгүй юу? Туулын гүүр. Тэрэлжийн даваа туулын гүүр даваад. Цагаан даваагийн наа юм. Тэгээд дөнгөж эргээл зүүн гар талд. Юм өөр нь тайлбарлуулчих шүү дээ энэ хүний миний нутаг байхгүй юу? Би харснараа л тайлбарлах гэдэг юм. Наа чи хараар байхгүй хар ухаанаар яриад. Энэ манай засаа чи өөрөө сая дугаараа ихэнд бол ярьсан шүү дээ. Нэгдүгээр 8 нас хүртлээ бол эн чинь бол өс тойронсон. Ер нь бол одоо энэ тэрэлжийн уулан дээгүүр чинь бол ингээд гүйж хараад өнгөж тоглосон. Үн шорооч миний шороо шүү дээ. Тэгээ хаяа ингээд жоохон гунтахаараа энэ чинь хөрвөөд ингэсэн. Агаараа тэгээд гоё энерги авчаа буцдаг. Тоглоомчгүй тий. Нэр. Тэр би бол ёстой ирдэг. Тэгээд яаж яхад ойрох нэг жилгөө урд нь бол айгүй хол байсан юм аа чинь нөгөө паз автобус мавтусаар явдаг. Би ч одоо хэдэн оны юм яриад байна гэхгүй. Тэ паз автобусаар явдаг. Чи ер нь хэдэн оны вэ? Би ч одоо өдөөсөө нэг 2000 оны. 98 оны бартаа үшүүдээ би ч одоо цэжчихсэн тий. 98 оны бартаа үшүүдээ. Тэгээд 2 мөнгөтэй. 1 цагаан мөнгөтэй. Тэгээд 5 шар мөнгөтэй шүү дээ. Өө тийм лөө. Тэгээ энд өссөн. Энэ ч одоо миний нутаг юм байгаа. Энэ усандаа сэлж би ч одоо ийм гоё өндөр болсон. Энэ уулнаас их мод буулгасан дөө. Буруу юм яриад тий. Энэ уулжийн шалтгаалцсан гэдэг. Би буулгасан шүү дээ. Энэ амар том гэр юм а тий. Энэ чинь 85 онтой шүү дээ. Нэрийн нэстэ том юм а. 600 жил хийхэд ч гэсэндээ маш гоё шүү дээ. Би энд харин ирж исэн юм байна. Би шинэ жил хөтлөх гэж ирж исэн. Энэ амар гоё болт. Ингээ бөөндөө яг бүгдээр бинийг харж ингэж баярлдаг болохоор нэг юм хан ман зааг болохгүй. Тэгэл өдөөсөө тайз руугаа хараад тэндээс юу тавиал. Маш өндөр юу та бишиг болох. Тий, би чи эндээ нэг галт хүлээд ингээд. Ихнэр маань цайгаас амраа. Тэгээ энэ чи нэггүй чи ингээд саагаад найруулаад. Гоё. За тэгээд эрүүлэнхийн төлөө яагаад энэ нэвтрүүлгээ өдөрлөө 30 гаруй минут машин дээрсэн. Машин дээрсэн одоо тэгээд намайг бүгд бичлээ одоо шашка гэдэг юм хэлээ. Шашка юу. Би энэ шашка гэдэг нэр чи ер анх удаа сонсож байгаа шүү дээ. Тийм. Ер нь чиний нэг хүүхэд нас масаа чи ер нь их тгий сонсож байгаагүй байхгүй. Аялах уу? Дандаг. Энэгээр ингээл нөгөө морьтой орж ирээл үлгэрийн цаг эхлэх хүүхдүүдээ. Ордаан цаг гэдэг. Тийм ээ. Жохон алдаан дээр минь бити ингээд дөрөөлөл ямар нэг юм болох гээд байгаа шүү дээ. За. Ёо. За тэгээд юун дээр зогслоо бүгдээрээ чи нөгөө одоо уран бүтээл ярьлаа. Тэгтээ цаашаа дуусах байгаа шүү дээ тий. Тэгээ бага насаа ярьлаа, тэгээд 10 жилээ ярьлаа, гэр бүлтэй болсноо ярьлаа. Одоо өөрийнхөө гэр бүлийн талаар яриул яасан юм. Ээж аав, бас дүүтэй гэд тий. Хатан зоргоон талаар. Тэг тийм гойлгоо тийм талаар. Өнөө манай засаагийн ээж надтай адилхан нэртэй шүү дээ. Тийш дээ, жавхлан. Хатан зоргоо. Ахал гिचгүй да. Үгүй гой. Гоё юу. Би ч одоо нэр амар Гойхоо. За. Үгүй ах. 70 оны хүн шүү дээ. Оо гой. За. Ядаргатай юм бэ. За. Аав ээж маань одоо ээж маань эмч, наркозны эмч, профессор хүн байгаа. Одоо Баян гол дүүргийн эмнэлгийн тасгар эхлэгч хийдэг. Одоо тэгэл миний амьдралын хамгийн гоё гэх одоо бүхэл юмны жишээ болсон шүү дээ. Миний амьдралын. За аав маань болохоор төмөр замын техникумыг төгссөн. Машинист хүн байгаа, инженер хүн байгаа. За одоо болохоор хуваараа нөгөө машинистийн талаар багшилдаг. Төмөр замд хэдэн жил ажилласан байна? Олон жил. Гойлохаар хэмжээнд. Манай хадам ээж бас яг төмөр замд яг насаар ажилласан. Тийм үү?
Аав ингээд аавын хийдэг ажлыг би ердөөсөө ойлгодог байгаагүй нөгөө нэг ингээд богоо тогшоо яваад байдаг. Энгийн хүнд бол юу мэдхгүй хүнд бол Үнэхээр мэдхгүй нэр амар ирэн цохор харагдж байгаа юм чи тэр чинь. Алах өрцөнд нэг яаж яхад нэр нь алах шиг алахгүй ш нэг юм жижиг юм биз. Тэгээд дараа нь тэгээд дугуй гэх юм гэдэг юм тогшоол яваад дэвээ гэл аавыг жоохон байхад харчаад юм те юу ийгээд байгаа юм бол доо гэдэг. тэгэл аюулгүй байдлын Тэгээд инженерүүд шалгалт хийгээд явж байгаа. Тэгээ ээж маань болохоор ерөнхийдөө бас л хүн наркоз нэмжигдгийг одоо ерөнхийдөө бол тийм нойрцуулах хадгалгааны өмнөх яг хамгийн чухал явтал мэрэгжил байгаа. Тэгээ нарийн мэрэгжилдээ ордог. чи одоо 5 удаа наркосон дурсан юм. Тийм би одоо 3 удаа хоёулаа тэгээд За. адилхан л орж гардаг хүмүүс шүү дээ. Ямар орж гарлаа. Чухалчлах чигэд борлоо. 1 2 3 4 Бас адилхан ах уу? Тийм яриа. Хөө. ер нь бүгдээрээ гойлохаар болсон. Тэр гойлохоор байна. Тийм ээ. Тийм тэгээд одоо тэгээд би өөрөө доороо төрсөн нэг дүүтэй. Дүү маань хүмүүнлэгийн их сургуулийн 90 нүүр мэсцлийн ангид сурдаг. Тийм үү? Тийм одоо Оюутан болсон юм уу? Одоо 3 Үгүй юу яа 3 курс болсон юм уу? Тийм шүү. Тэгээд итүүгнийхэн шигшээдээ бас тоглодог. Үгүй тийм үү? Тийм сакс тоглодог. Дүүвтэр чи нөгөө нэг Үгүй авчираа чи нэг дүүг чи нэг юм жоохон бахарна. харин тийм иймэр одоо энэ ширээний эндээс харагдаад мөнхийн ашиг байсан шүү дээ тий. Одоо тэгээд том болсон амар том залуу болсон. Надаас өндөр залуу. Надаас өндөр залуу болсон. Тэгээд Өндөр үү? надаас өндөр. Тийм үү? 46 харьцмаар өмсөж байна. Йой. Тэгээд нэг юм сайн уу гэсэн амар тий хундака бүр амар том залуу болсон. Тэгээд Монголоос одоо 20 хэдтэй тий 20 хэдтэй 22 3 тийм үү. Тийм 20 хүрч байна 21 хүрч хэд хүрч байгаа юм бэ? Гэхгүй тийм амар. Тийм байна. 21 доош хаа 20 манай бариас доош. Тийм 3 дугаар курслын явчихсан. Тийм байна. Гой мэрэгжил эзэмшиж байгаа юм байна. Ер нь ээж хаараас л Тий ээж эмч Эмч болгоё гэдэг. гэдэг. Ээж намайг эмч болгоё гэдэг. Тэг дийлээгүй. Нөө том хүн байсан болохоор ч тэр юм нөө хөдөө өсцөндөө ч тэр юм уу. Ер нь ээж аавын үг гэхээс илүүгээр эмээ өвгийнхээ үгийг дагдаг байсан. Тэгээд эмээ өвөө ч намайг нөгөө би ч нөгөө нэг тэр мө жижиг умгар гэртэй бол би ч дуучин болд байлаа шүү дээ. яа. Тэг хүн анхлаар чаддгаа. Тэгээд нөгөө айгуу дуулах сонирхолтой. Тэгээ нөгөө Монголын үндэсний радиогоос ярьж байна гэл. Тэгээд радио сонсч өрнөө бата өргөн одоо гайдтын дог сонсоод алантай балдагийн дог сонсоод те галшаарын унаг мунаг сонсоод дагас дуулаад. Тэгээ эмээ өвгийнхөө ээж намайг эмч болгоё гэд ангаахт оруулна гэд хүүгээ. Тэгээд хүү 4 5 дугаар ангиас эхлээд замаа алдсан л да. Ер нь бол Чи хүүхдээ ордонд тийм яваа. хүүхдээ ордондоо явчихгооч нөгөө нэг эмч болно гэж боддог байсан хүүхдийн зам нь шал өөр зам болчихж байгаа байхгүй. Би яг л урлагийн хүн болно гэж бодцсон. Тэгээ үйжсэн чинь аав 8 9 дугаар анги яг ингээл том залуу болол гэхэлсэн чинь миний хүү техникийн хүн болно шүү. Төмөр замд орно гэл. Яа, хоёр талд хоёр мэрэгжлээ эзэмшил гээл. Тэгэл би яана гэж бодж тэгээ яг өстой өөрийгөө сонс. Тэгээд анх би чинь соёл урлагийн их сургуулийн эстрад дууны ангид шалгалт өгөөд тэгээд тэнцсэн байжгаад баруун мөрөн дээр жижигэн цэцгэртэйгээ яриад нөгөө дуулдаг жүжигчин болчвол их мөнгө олох юм шүү гэдэг байгаа ш бас өөрөө тодорхой. Тийм л тэнэг бас бизнес ухаан ч юм уу те. Тэгвэл яаж өөрийгөө дуулдаг гэж боддог байсан. Тэгээд драм төгсөн чинь тэнцээгүй. Унтсан. Яг үнэндээ. Энийг хүнд тэтгэлээрээ манайхаа. Тэгээд Түмэн зарч Тэтгэлээрээ. тэтгэлээрээ. Энэ хүндээ шүү. Энэ хүндээ л тэгээд тэгсэн чинь миний уур урцсан. Юунд бол тэнцсэн байгаа шүү дээ. Тий. Тэгтээ би яваг л дээ. Тэгээ би менежментд ороод. Нөө драмда унтсан бохгүй юу? Драмда унтсан чинь миний бүр намайг голлоо гэж юу. Тухайн чинь тэр бацааны сэтгэхгүй шүү дээ. Жоох хүүхдийн сэтгэхгүй. Тэгээд яагаад гэж бодогдоод. Тэгээ би ээжийн өмнө уйлаад тэгсэн чи ээж чинь нөгөө нэг хүүн тэгээд тахлаар чи яах юм бэ ээж бол яавас тас зөрөөл тэ нөгөө нэг өстой арын алга малга байдгийн юм уу мөнгө төгрөгийг өгөөч хамаагүй энэ хүүхдийг л нэгдүгээр курст ээж бол тэгтээ уулан тэгж үзсэн гэсэн нэгдүгээр курстээ яваад энэ хүүхд шантарна тэ тэгээд ингээд одоо нэг за би бол урлагийн хүн биш юм байна гэдгийг мэдрүүлсний ар дээрээс яридаа гэж бодсон чинь Ээж болон гэж боддоо. тий мань хүн тэгээгүй шууд менежментийн ангид орж арын хаалгадаж орно гэсэн чинь менежментийнхаа ангид 1 жил сураад. Тэгээд драмд ороод драмаасаа 1 жил улираад дахиад тэгээд одоо төгсөж бүр гэж. Улирсан юм уу?
тэгж төгссөн хүүхд тахгүй юу. Тэгээд би бүр үнэхээр хүсэж иж төгссөн. Тэгээд жүжигчин болохыг үнэхээр хүссэн. Тэгээд дөнгөж 2 дугаар курсээс эхлээд би нөгөө яг mass production дээр яг жоохон бахта ирсэн шүү дээ. 21 курстай. Тэгтээ би засаг орж амар баярсан шүү. Нэг юм би одоо яг засагийн орж нэг юм тийм джинсэн өмдтэй, джинсэн яктай, малгайтай, нэг амар урт юм өндөр ороод пүү юу яа шууд руу. Ичгээ мама пүү ялж исэн юм аа. Мартал нэг юм. Би яг ингэ болдгоо. Джинсэн яктай, джинсэн өмдтэй гэх хялцаад болтгоо. Талах биш. Тавын дагуу. Талах биш. Энэ нөгөө нэг чокагийн хар хүүхэд. Ямар хоол вэ? Вау. Яриагаа түр байж байгаа тэгэхээр хоол руу орчих дөө хэдүүлээ. Ямар гоё юм. Гэтэ засаг 10 инсээр тавьчихсан юм шүү дээ. Хитэ онд орж ирлээ. Би 10 оны шин 10 оны өвөл ороод 11 онд 6 жил дээр бид нар тэрэлжид баярлахад би байдаг гэсэн. 5 жилийн нөгөө шинэ жилийн дараа орж ирж маргааш төлөө Монгол Тэгээд эхний тоглолтод орж ирэл тэгэл нөгөө бүжгэлдэг юу гэдэг шүү дээ. Эхлэл төгсгөл бүжгэлээл тэгсэн чинь би чинь нөгөө партнергүй шүү дээ. Ер нь ингээл тэг бүжигчэд мүжигчийн чахагч мэгч нэг юм хөөхнүүд ингээл партнертай ингээл таснаас эргүүлээ сав би ганцаараа чаддгүй тэгсэн чинь энэ ороод ингэж нэг эргүүлээл баг ингэхнэ бүр наваа гэж Бөө баяр гэдэг. би ч бүү баяр намаа гэж өргөөл мөрөн дээрээс уусгаад би ч бас нэлээ амар мастер баг 90 хэлтэй байсан шүү баяр 80 дэ илмэлтэй. Тэр чинь асуудал. Тэр асуудал. Төрснийхаа дараа бол үсэ. Нэг 80 эд мэд 80 гарантай бол байсан байхгүй. Тэр асуудал. Тэгэхэд та ганц намайг хүнд ингээд өргөдөг. Нөгөө нутгийн минь буян шүү дээ биш нөгөө мал дээр өссөн. Энэ нутгийн буян. Бэрүү минутаа ноцож ирсэн буян. Тэр чинь буянд та өргөдөөд. Тэр байтугай би чинь заанахыг нөгөө нэг санаж нөгөө заанах над дээр авираад ингээ хөндлөн бодсон шүү. Тийш дээ. Санаж нь. Тэгэхээр би ганхдаг байсан шүү дээ. Йоо. Одоо яах вэ? Одоо би ч хоогоо. Одоо би атиггүй одоо нас явсаагүй. Би нөгөө ийм байхгүй нөө манай одоо гавьт жүжигчин давсан бах шүү дээ. Тий. Давсан бах маань нөгөө юу ярьдэн шүү дээ нөгөө ингэж ярьдаг байхгүй нөө. Би ч одоо та нар миний хүүхдүүд гэдэг нөгөө ингэж ярьдэн шүү. Тэг би нөгөө энийг ингэж парад хийгээд ингэж үеийн яг болж шít гэж бодоод тэг би өөрөө ерөнхийдөө энэ давсан бахтай их адилхан ярьж чаддгийм байх гэж би бодчихгүй юу. Жаа сайн миний хүү. Сайн миний хүү гэж амар ярьж мараад. Тэгээ нэг удаа би тэрүүгээрээ хөөрөөд тайзан дээр саяхан би энд нэг өвгөн болж байгаа шүү дээ. Өвгөн болоод чукагчтай партнерлдаг байхгүй юу би чинь. Тэгж ярьсан ёо. Тэгээд тайзан дээр гарав. Би чинь чамаг нэг хэлэхгүй зарим курсбаа гэж юу гэнэ. Тайз ойлгоогүй болдог. Гүй би нөгөө юу хөө чамд нэг юм хэлсэн зарим курсдаггүй гэж юу гэдэг юм бэ чи зүгээр яриасан зарим курдгүй. Шин зүгээр авцаа. Тэгээ яад энэ маань урд нь сип гэж эргүүлчихсэн чи одоо намайг тиймэр эргүүлдэг усч. Энэ түрэл бууж байгаа чи. Йоо за фото диё. Энэ юу вэ? Ич хоолоо урлаггүй. Энд чинь бүр ойлол. Ямар гоё энэ нэр ихтэй юу? Өрөмтэй юм уу? Өрөм бэ те? Өрөм биш тий наа чи. Өрөм бэ. Өрөмтэй. Банштай цай шүү. Гончиртэй, үзэмтэй, шар тостой. Оо наадах чи идэх үү? Ээзгийтэй. Будатай. Энэ үзэм байхгүй. Үзсэн биш ээ. Аль нь үү? Үзэм улаан үзэм байхгүй. Энэ маань мэдэхгүй. Дугаалээ. За. Одоо чукагч надад хийж өгнө хараа. Тэгин. Хөө хийцтэй. Яа нашуу сонсгорж ин. Энэ ямар гоё юм тий. Өшин баярлаа, тэр нэг үйлчлэгчтэй өгөөл тэр анаа манаа гэдэг нөгөө араа гэж байгаа. Тэгээ араа яатны тэр хөөрхий. Жохон бүлээн болсон мэддээ. Тий. Араа минь үүшээ. Яагаад? Баярлаа. Тоогооч чаа юу лээ? Үзбек гэдсэн үү? За. Маш их баярлаа. Спасибо. Спасибо, друга. Йоо, энэ цай зүгээр. Энэ цай биш байгаа зэрэг. Өшин тэр энэ ядарсан хүмүүсийг хооллоо л доо. Тэр анаа манаа. Тэгэхэд яг хаа ингэ жоох ингэ гоё. Идүүлээ өөрсдөө иддэм үү? Идэж мэдээ гоё ингээд
Үдчихэж байгаа хүмүүсийн бас хорхой Үүшээ юм уу? Хөөе би анх удаа өрөмтэй үзэмтэй Үзэнтэй харин тий би бас мэдгүй. хийцтэй Өрөнтэй бол мэднэ. би мэдгүй. Энд чинь ядаргаар тайлбар та. Мэдгүй. Унчиртай. Ястаа гоё юм. Би яг өнөд унтнаа. Оо тэгээ уурсан. Гэр гаргаад өгч унтчихаа. Бүгдээ чи унтчих. Намна гайхах та. Борцтой юм уус. Ажаа халбаг байна. Халбаг байна. Амбайсаа сэргээр чи халбах захаагүй юм шүү дээ. Одоо тэгвэл халбаг ирж байгаа хөө. Ястаа гоё юм байна. За энэ аврах том бүүргэр шүү дээ. Энэ талах биш шүү дээ. Талах бүүргэр цаа. Та нар ийм том бүүргэр харсан уу? Энэ ямар сони юм тий. Бэли юмсан штэ. Маа. Угнаас нөрөөд энэ. Тэр бүр ёроолоос нь барьж байгаа. Яг тэр эсийг нь бүр авна шүү. За ингээ үзэгч хүмүүндээ би гараад ир влогийнхоо зочны өөр оролцож байгаа болохоор хоёр ихчийнхэн влогд орж байгаад бас баяртай байна. Тэгээд ийм гоё бүүргэрээр дайлж байна. За тэгээд манай Glory Resort-ийн хамт олон маань үнэхээр шоконд оруулаа тий. Тэгээд Юм ярьж байгаад бүр ингэж зогслоо штэ. ингээд талах уу? Талах биш ээ. Энэ энэ нэрээ ой. За чи идээ. Би яаж идэж За хацтай зөвхөнийхөө хэмжээг минь аль болох том ангаа. хазаа. Энэ яа? Сони юм аа. Сонин байж байна. Гой гой юмар дайлж байгаа хамт олондоо Glory-гийн хамт олондоо бас ахтагтайгаа сони. Яа энэ хараа тусаад байна. Тусганж штэ. Энэ яа гайрагч. Одоо нэг зүсэх хэвчээ тий. Тэн зүсээ. Аа. Одоо энэ дээр энэ бүргэр дээр челленж зарцсан байгаа. За. Дөнгөсөө манайхан хальцсанснаа би мэдээллийн хүргэе. За трипл тестийн кичний хамт олонгоос манай энэ бүүргэрийг юм челленж явж байгаа юм байна. Манай Glory Resort дээр ирээд хэрвээ идэх юм бол та үнгүй идэх юм байна л да. Гэхдээ ердөөс яагаад гэвэл үнгүй идэх бүрэн боломж байна. 3 минутын дотор энийг идэж чадахгүй тий. Тэгэхээр би сая буруу утгаар ярьсан. Чадахгүй гэж болохгүй шүү. Яхаа чаднаа гэдэг ингэ гулгаж орж болно бас эсвэл. Чадахгүй ч тийм чинь. Энийг болохоор энэ уралдаанд орё гэдэг чинь өөрөө саналаар орж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хийж байгаа холоод чөлөөлнө нэстэ. Таараа. Энд чи ярьж За. байгаа. Тэр нэг хөтлөгч шиг. За тэгэхээр сая манайхан сонссон баг. Манай Glory ресторан дээр ирээд манай triple test кичний хамт олон энэ бүрийг гаргасан байгаа. За тэгээд энийг 3 минутын дотор идэж чадах юм бол танаас энэ бүргэрийн мөнгийг авахгүй дээрээс нь нэмээд танд 300 сая төгрөгийг өгөх юм. Дээрээс нь энэчээ үйлчлүүлж явахдаа идэж буй хоолны төлбөрийг авахгүй бас. Бас уу? Вау. Тэгээд дээрээс Үгүй шүү дээ ганцхан энийхийг өгөхгүй. чи одоо Япон явах чаас тээ. За. Би чи катл. Бэлэн мөн. За манай Glory Resort-ийн хамт олон маань хэрвээ та зүгээр би чадна гэж бодох юм бол дээрээс нэмээд танд 300 сая төгрөг олох боломж байна заяа. 3 минутын дотор энэ бүргэрийг идвэл эндээс танаас ямар ч тооцоо авахгүй. Нэгт дээрээс нэмээд танд 300 сая төгрөгийг манай triple test-ийн кичний хамт олон маань энэ хүү бүргэрийг бэлтгэж челленж явуулж байгаа. Тэгэхээр та бүхэн анги хамт олноороо шинэ жилийнхаа нөгөө нэг байр цавыг одоо ерөнхийдөө үзээ явж байхдаа ирээд нэрээ өсөж байгаа юм чинь 3 минутын дотор энийг идчихье гэдэг юм бол ийшээгээ орж ирээд идээрээ зав. Энэ бүр амар гоё юм байна. Тэгээ 3 минутанд үнэхээр баруул тэгээд бас дээрээс нь зүгээр 300 сая төгрөг. Тий. Өглөөнөөс хойш биш баг урд өдрөөс нь хойш хоолоос ойчих. Тэгээд ямар ч асуудалгүй. Гэхдээ энэ зүгээр нэг уралдаанд орсон ч ороогүй ч баралгүй дээ. Орсон ч баралгүй дээ. Орсон ч ороогүй ч ерөнхийдөө энэ бүргэр нь амар гоё хийгдсэн байна. Тэгээд та бүхэн бас манай оператор дээрээд гоё нарийн деталуудыг авахлаар үзээрэй заа. Тэгээ одоо бид нар зүгээр 50 хоолндоо ормоор байна л да. Одоо бишкүтээ бүгд ингэ хаамс олгомоор байна. Энийг идмээр байна. Унтраа тэгээд энэ хүүхдүүд мөхдүүдийг авчих. Одоо унтраа идэв. Энэ одоо мөстэй юу юм бэ? Сайхан лави. Вау, энэ мөстэй жимс юм шүү дээ. Десерт юм уу? Шингэн цайнаас нь хийгддэг. Шингэн цайнаас.
Энэ цай бол Нэг ч маань зүгээр цайг л уучих нэг насаараа. Харин тийм. Хөөхөр цай бол гоё мэнэ. Энэ бол ингээд яг энэ багцаараа ингээд гарна сте. Ер нь баштаа цай те. Хугаас дөрөвний багцыг Одоо ханга. юу ягач? Чука. Тавг авчаа тэр шишлэг гэшлэг ингээд тийм тавиад. За. Тэгээ гадуур нөгөө үзбек шишлэг гэдэг шүү. Тэрнээс хэр ялгаатай юм бол. За тасаа манай тасаа бол сөнгө идэх болстой. Тасаа сөнгө идэх өнөөдөр манай дугаарт ороод ингээд сонгонтой шишлэгээр дүүгээ. Далиа. Тэгээ яг ч идэхгүй юм аа. За яг нэг чухал шишлэг чамд бол зүгээр угсаа сонгонгүй гэж байна. Тэгээд сайхан болдیں۔ Тий. Ийм чигээс эхлэхгүй те. Гурван яг ингэ агаар явлаа. Нэр үнэхээр ингээд энэ агаар, хоол зөвхүүлж байна. Тэгээ одоо яг энэ урдуур чинь манай энэ яг гол урсж байгаа шүү дээ. Хатан туул. Хатан тулаа. Тэгээ нэг гол чинь өдөөсөө урсгал ус чинь 10 метр нөө бүх бохирыг гадагшлууд цэвэрсдэг болохоор. Тэгээ одоо эндээс чинь хамгийн сайхан агаар жоохон өвдө жоохон жавартай. Тэгээ нэг голтой болохоор. Тэгээ манарч байгаа шүү дээ. Яг нэг хоолны араас бүр яг цэвэр агаар. Тэр манарч байна. Одоо нэг ааруулын ажлууд арай мухасаа хоол ирээ ажлуулсан. Хоол чи цагаа идэгээ бүр гараа ийцсэн юм шүү дээ. Тэгээ ингээд зөөлнөр иш нь явуулсан шигсэн. Гой. За тэгээс үнэхээр гоё хоолоор дайллаа. Тэгээд Glory Resort-ын хамт олондоо Баярлаа. баярлсан талархснаа илэрхийлье. Тэгээд хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна тий. За тэгээд баяртайгаа хамтарч ажиллаж байгаа. хаяа хэлгүйг шил биелж өгч байна шүү дээ. Ингээд Өөр үг гаргаж байлаа мэдгүй. Тэгээд одоо оролцож байгаа оролцогчоос одоо бас хамгийн сүүлийн асуултыг бас тавь. Тэгээ манайраа Өөрөө гэс ярьсан одоо сүүлийн асуултаа гэс тавьчих гинэ. тэгээд бас манай ярьсных ярьж. Тий. Манай нэвтрүүлгийн ивент гэгчээр манай Косет Япон чихэр орж байгаа. Тэгээд сахаргүй чихэр гэдэг тав. Үгүй энэ Энэ бол санал. Чамаг аваа ичглаа гэж бодлоо. Тэгээд санал. Тэгчээ арай ягаачгүй юу? Тэгээ Косет чихэр. Ингээ углаа тий. Юу гэж тий. Чи аль чихэрнээс нь авсмаар байна. Манай влогийн байнгын ивент итгэж бас хөрхөн Косет Монголигийн хамт олон маань байгаа. Тэгээд Монголд аль байсан хэрэгтэйгээр оруулж ирдэг. Сахаргүй жижиг. Аль дэлгүүрүүд зарагддаг юм. За ер нь бүх супермаркетууд байгаа. Ямартаар байгаа. Заавал биш. Оо ямар гоё. Red Zero Cosset. Сая аавыгаа ярьлаа, ээжиг ярьлаа. Аав чинь төмөр зам машинист хүн байсан байна. Ээж чинь нэмчин хүн байна. Тэ одоо дүү чинь бас ээжийнхээ мэрэгжлийг өвлөхөө. Чи одоо өвлөөгүй ингээ өөрийнхөө зураад ингээ гоё урлагийн хүн болцсон байна. Тэгээ одоо нөө чиний өссөн бага наснаас ахуулаа өссөн эмээ өвөө чинь бас ямар одоо залуудаа ямар ажил мэргэжилтэй хүн байсан. Хэдийн үед нь энд ирж нутгшиж одоо ингэж амьдэрсэн бэ? Одоо юу байгаа юм бэ? Баггүй хоёулаа тэнгэрийн оронд байгаа. Тийм. Тэгээ би манай нөгөө маск тэр нэг ээж автагаа тэрвэрлж байгаа зургууд ингээл яваал. Тэгээ би баанжаас гуйсан байхгүй. Намайг өвөө юм тэм тэрвэрлдүүлээд өгөөч гэд. Зураг нам. Нэг ирэл зураг байгаа. Тэгээд Бол тэгээ юм. тий. Тэгээд Өөрөө хийж байгаа шүү. гэтээ би амар сандаа шүү дээ. Өвөө эмээгээ. Амар сандаг. Өвөө эмээ дээр өссөн бол тэгнэ шүү дээ. Одоо яаж өвөө эмээ. Өвөө эмээ чи ямар энэ нутагт энэ чанал байдаг байсан уу? энд л байдаг ус. Цаа бодох байж. Одоо яг тэр нэг зургийг бодсон чинь яг тэгээ тэрвэрлэх юмсан гэдэг. Өвөө цахилгаан ч юм байсан байхгүй. Эмээ бол тэр худалдааны ажилтаа. Тэгээд өстө миний одоо яг за одоох Бааглаа. Салфетик. одоо нэг эмээ өвөгийн хүүхдүүдийн хамгийн ихний нөгөө нэг зээн ачна гэдэг нь би байхгүй. Тэгээ илүү хайртай байдаг. Хамгийн ном.
Хамгийн анхныхаа. Тэгээ нөгөө ээж нөгөө намайг чинь жоохондоо гаргаад нөгөө сургууль соёл гэдэг анагаах чинь 6 жил сурдаг болохоор эмээ өдөр үлдээгээ тэгээ нөгөө сургууль соёлгээ явуулсан. Тэгээд би чинь нөгөө уугч хөгж өссөн. Хүрийн сүү уугаад тэгээд би чинь нөгөө уугч өгдөг болохоор багада тэгж өгдөг болохоор нөгөө бөөрн хийлтэй байсан. Тайлбарлаж өгсөн нь тэгж тайлбарлаж өгсөн. Тэгээд өвөө болохоор 2 дугаар ангид өө тас. Тэгээд эмэм нь болохоор сүүлд намайг охинтой болоход тэгэхээр 13 4 онд эмэм нь өө тас. Тэгээд Хэд хүрсэн бэ? эмээ 54 оных гэхэл бодглохлоор хэд юм бэ? 12 он гэхэлэр чинь бараг 60 гарсан, тийм 70 хүрсэн. Тэгээ өвөө нь болохоор эмээгээс 20-од насны ах байсан гэж ярьдаг байхгүй. Тийм болохоор тэгэл ердөөсөө өвөл зунгүй би чинь 8 настайдаа хотод орж ирсэн гэхэлэр чинь би чи ердөөсөө яг 364 өдөр өвөө эмээтэй гэсэн байхгүй. Тэгэл өвөө нэг хаа нэг налах малах руу юм цуглуулах гээд явхад эмээ битэр чад мандаа яваад би чи энэ уулыг бүх энэ хавийг бүгднийг нөхөлдсөн зүгээр. Тэгэл нормал хоны ямааныхаа араас явж хагаад хатан дээр гацж мацаад эмээ доороос дээлийнхаа өврийг ингээд тосоод ингээд над руу гүйж би одоо бодоход амар аюултайс байгаа хөө 4 настай мөнхийн нар шиг багтаа энэ уулын амар энэ том хатны дээр ямаа буулгах гэж явж хагаад дээшээгээ зуухтаа тэгээд тэрний араас буулгах гэж явж байгаад гацаад тэгээ эмээгээ ойрлоо намайг дээрээс ийм 3 4 ах ирээд уяатаа нёгийгээ ингэж буулгаж иж намайг авч ирсэн. Ямар амар. Ийм хасан дээр. Тэгээд тэр хараа эмээ ингээ хормоогоо тусаа үйж. Унчих үдээ гэдэг тэг одоо санаа нэг ингээ ингээд авъя шүү миний хөдөлгөөрөө гээл. Тэгэл эмээ өдөр өссөн хүн нэг тийм буруу юм байдгүй л гэж ярьдаг. Тэгэл одоо бол өстой эмээ өвөөтэйгөө болдог бол амар гоё нэг ганцхан ч гэсэн тэрвүүлээд нэг үнэрлүүлчих юмсан гэж аваад. Тийм шүү дээ. Яг энэ урд манайхаа байдаг гэсэн юм. Тэгэл хагасаа бүтэн сайныг тохиолдуулаад 5 дахь хичээл дуусангууд налахаа туусан зугаа налахаа туснаас би сестрүүндээ талгаал. Уул даваал алхаа ордог. Уул даваал яг энэ доош хоор болдог. Тэгэл нохоо өдөөс хуцаал. Шарик гэдэг. Шарик хуцаал. Тэгэл ирээл яа гоёс шүү. Явал Хамт үлчлөө. Тийм ээ. Гэтэ гоё хүмүүстэй яг. Өвөө эмээгийн хайр гэдэг ч юм уу. Манай чоко ч бас эмээтэй. Тийм шүү дээ бид ч бас эмээ өвөө дээр. Тэгэл ер нь л одоо энэ хийдэг болсон ажил те одоо бол хоол ун тэгэл энэ бүхний чинь л ер нь яг л эмээгээсээ өвөөгөөсөө эмээ өвөөгнөөс л ингээд сурсан байгаа байхгүй. Одоо жишээлбэл анх боорцыг хайрах гэдэг чи одоо эмээ дээрээ тий. Эмээ дээрээ Манай байгаль ганцхан салт гэдэг аваад ирлээ. Яг гэж юм сонио асуудаг гинц суугаа тэгвэл нөгөөдх нь би яаж яагаад амар зөөлрч би би Мэг хоёр жоохон За яг хоо жоохон үгээд нэг салфет хуваад шүү дээ. Яа, энэ жоохон норчсон. наас зүгээр нөлөөс Нөлөөс орд яа одоо би нэгээр нь арчхаас тойруулж байгаа л арай жоохон хуураг гинод шууд. Гэтэ нэр яг эмээ өвөө гэдэг хүмүүсийг нэр амар хайрлаж авах хэрэгтэй шүү. Би ч анх үнээс аагаад эмээгээсээ сурч ийлээ. Манай аав нь болохоор бүр амар тийм юм мундаг аслам хүн байсан. Тэг айгүй их нөгөө эмээ ургамал дүүдэг. Жохон бахтай нөгөө нэг цуслан дээр гардаг. Тэгэл өглөө босгоол заа бас гээл тэгэл дагуулаад уул хатаар яваал. Тэгэл одоо янз бүрийн эмээ ургамал навчмад түүгээл хэвээр юунд л сайн тэр болгоны түүдэг. 5 салаа түүн. 5 сараа айраг төмсний улаан. Төмсний улаан гоё тий. Төмсний улаан яргуу түүн. Цагаан уул түүн. Тэгээд ямар юм ер нь хад мадан дээгүүр хүртэл ингээд айгүй юм түлэгдэг байсан. Ямар төмс гэд сая хэлсэн нөө. Тийм төмсний улаан зүрхэн цай ингээл тэрний ингээд доотлын ухаад ийм сармил шиг юм гарч ирдэг. Тэрийг ингээд түүхийгээр Би ч бас хөдөөний Шарын голох шүү. Шарын голох. Гэтэ би мал юу ч мэдэхгүй. Туухгүй. Тэгээ ямар ч тийм юм мэдэхгүй. Би үнэ сайж чадахгүй. Одоо шарын голч одоо тэрэлжээс хэр олгож зүрв. Нэрээ үнэхээр хөдөө байсан чинь
Одоо ингээл гэр орол шиг болсон. Тэгэл гэр орны ажил бүх юм л ер нь эмээ өгөөсөө тэгэл эмээ өгөөсөл тэр их хайр халамж те ер нь айгүй хүмүүжлийг бас авч ирсэн юм байна. Ингээ эргээд ингээ бодоход Тийм шүү дээ. ээж аав нар бол ажилтаа гээл те ингээ яг ингээл аав ээж дээрээ авчрал өгчдөг. Бид нар чи хүүхэд насны тийм л. Одоо ч гэсэн та нар гинэ айг мөг хөндлөнгөөс ярьж та. За. Үгүй яг бага насны хүүхдүүд байхгүй. Бага насны хүүхдүүд ажилтаа юм чинь тэгээд ээж авдаа л өгч байгаа хэвээр ялгаа байхгүй. Одоо уцсгүй болсон мөлөр тий. Яг тэр үед уцсгүй байсан Тэгээд мөлөр. сардаа ганц манс 12 тоноод нэг мэг ирнэ. Машин дуурахад л ээж авирлаа гэлцдэг. яг нэг тийм машин дуурахад тийм байдаг да гэдэг шиг тийм машин тэрэгч яасан баг байсан тий. Тэгээд одоо ингээ харсан чинь бид нэг түрүүн амар гоё юм бодохгүй юу? Нөгөө чукагч ингээ ярьсан чинь ингээл эмээ өвөө дээр өсчөөл би нэг эмээгээ амар гомдоож исэн юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Нөгөө хүний хүүхэд хүрэн бөөртэй гэж гээд. Тий. Тэгээд аав ээж байгаагийн тий эмээ өвдөө би чинь тэр нэг өвөө өнгөрсөн шиг эмээтэйгээс амар юу юм чи. Тэгээдсэн чинь ээж ирсэн чинь л би нүрээ буруулсан юм шиг хачаас. Жохоо хөтөл ээж гэдэг. Ээжигээ санаж л байсан. Тийм сан битгэрээл те. Тэгээ би нөө имэд игдэг байсан. Иви миний мөх үстэ нэрэ гэд. Ээж ирүүл дөрдөн бэрх бүү, ээж ирэхгүй бол дөрдөн бэрх бүү гэд нөө шагаа аяа сууж байдаг гэсэн ээжигээ санаад. Ээжигээ санаад. Тэгээд ээж ирээд гүүгээд тэврээд өө нөө имэгээ үзэхгүйсэн чи хүний хүүхд хүрэн бөөртэй гэж гээд. Тэгээ чи имээгийнхэн мөмөр өссөн юм чи. Тэгээ би ингээд дараа нь ингээд боддог байхгүй. Иви нэгэд нэг тэврүүлж гимсэн гэдэг. Одоо болчих л дөө. Харин тийч одоо наглаа ой. Тэр нэг бичлэгийг яг Тэр бичлэгийн нүдэнд харчлаа сая ярьж байгаа. ингээд бичлэгийг ингээд нүдэнд харахад имэд ивч гэдэг байхгүй. Тэнгүүд л ингээд зангарч чадах. Тэгээ өвөө эмээгээ чи өгсөн нэр нь болохоор тэр юм. Шашка байхгүй. Шашка юм шүү дээ. Намайг ч юм болохоор манай өвөө муу жалбан догоо гэдэг байсан шүү дээ. Тийм хот нэртэй юм. Би чинь жалан догоо шүү дээ. Жалан догоо гэж тэгдэг байсан. Муу жалан догоо. Тийм дальжгаар юм. Тийм дальжгаар юм л байсан юм шиг муу жалан догоо гэж тэгдэг. Харин битээр адилхан нэртэйсэн мэл шүү. Тийм харин тийм сүүл сонсч битэр өө таныг бас тэгдэг байсан юм уу гээл тэгэл хоёлаа Тэгээд тэр надад юу гэдэг ч үгүй мэдгүй тэгээд Өөр минус мэдчихэл байгаа тий. жалан догоо гэлдэг. Тэр нэг юм дал их дальжгаар юм хөдөлгөөнтэй гэдэг. Өө би нэг өвөө мэддэг байсан. Би ер нь уйлдаг хөвгтэйсэн гинэ. Ер нь л уйлдаг. Тэгэл нэг өвөө мэтэ тоглоод байна гэж юу аах та тэгэл ганцаараа л нэг юм чулуу молуу тэгэл өхөр мөхөр хураг мураг те нэг тийм юмнуудаараа тоглоо байж идэг. Тэгсэн чинь нэг удаа уйлсан гэсэн. Тэгээд за энэ шашка уйлна гэдэг чинь нэг юм болсон байна. Энэ яагаад ч уйлдгүй чи гар гэд. Тэг гарсан чинь би миний хөлөөр ингээд хатаас тийшээ гараад. Юу яриад байгаа юм. Би тийм ярина гэж бодоогүй шүү дээ. Шал өөр ээж аав автай холбоотой юм бодсон байсан. Амар энэ би. Аим шиг кино шиг юм ярьчихсан. Ийм төрдөг нөгөө машины ганц дугуй байсан баг. Тэр дугуйг яасан л банзан дээр ингээд хатаас ингээд дээшээс мэдхгүй гიშгээд хөлөөрөө дээшээ гараад. Одоо сарин нөх. Одоо байхгүй. Тэгээд нөгөө тэгэд энийг яах гэсэн гэж мэдгүй яагаад ирсэн гинт өвөө мэгээ бодчихсон чинь тэгсэн чинь надад ээж нөгөө нэг хүний хүүхд төрөн бөөртэй гэдэг ээж яг нэг удаа ирэхэд надаа ирээнээс ирээ явна гэдэг чинь Америк цааш явлаа шүү дээ. Ирээ яваад надад нэг юм өрөвчтэй өмд нэг шар Timberland аваад ирсэн. Борхны бүтээлээ би тэр чинь өмсөх. Оо нэг одоо бодоход нэг жоохон лавтай байгаас тэрийг өмсгөлээр би өөрийгөө суперменээс л илүү гоё боддог байсан. Тэгээд ээж надад нэг онгоц авчирсан байхгүй. Би чинь ноборны хайрцгийг ингэж тавьж байгаа чиргүүлтэй машин гээд нөө холбож байгаа тоглолтог хүүхдээс надад тоглоом байхгүй. Тэр үе чинь угаас тоглоом хомс өгсөн шүү дээ. Тэгээд дээр нөгөө нэг цацаануудын ингээд нөгөө өсвөрдгүүдийг ингээд авч байгаад ингээд дээр нь ингээд үхэр ачаа явж байна гэж тоглолтог байсан байхгүй. Хөөргийн нөгөөдөл Нөгөөдөл нь үсэрч чадахгүй зүгээр ингээд явж идэг. Тэгээд нэг хэдийн юмнууд ингэ явж идэг. Тэгээд дунд нь нөгөө голоогоо тасалж оруулж ирээд нөгөө үсэрдгийг таслаад тавингууд чон нараад ирлээ гэдэг нөгөөдгөөс бариулаад тэгэнгүүт би нөгөө покс чинь би цацаа хийж штэ. Урдлаа хоёрын тэрнийх үсэрдгийг авч жагаад нөгөө голоотойгоо зоддуулна. Тэр нь би чи миний үхрнүүдийг яалаа гинэ нөгөөд нь хазаа таслаж гар таслажлаа энийг болоо гэдэг дараагийн царж байгаагаа тэгээд нөгөө ингэ явж штэ би чинь нэг одоо энэ тоглолтын дээр ингээд тэр тоглолтын дээр загсчин номер дээр ингээд загсаа хийсэн ба шүү дээ.
Амьдралаас идэсэн. Дөрөөрөө хүүхэд наснаас авсан юм байна. Тэгээд цагийн бас зочдтой номерыг үзэхээр бол манай маск шоу тоглолтыг ирж үзээрэй. Тэгээд тийм л тоглоомтой байсан чинь нөгөө ээж нантаа нөгөө онгоц авчирчихгүй юу. Тэгээд бодит нөгөө юм тоглоом юм пиавран тэгээд ингээ явах гэд нэг юм сонь дуурдаг. Тэгэл тэгсэн чинь өвөө хөрх амтнд сандраал нөгөөдөг чи ойрлол аваад орж ирээл эмээ өвөө ирж өстө харцаа марцаа ягаал байцсан чи өвөө төмөрөнд юу өгдөг вэ гэж сорон згээл тэгэл хайц. Өвөө ч нөгөө багсныхаа самаа битүү айгаал хөрх амтнд шар сейфтэй байхгүй. Тэр шар сейфийн дотор багаж чихэр мэхэр бүх юм байдаг. Тэгээ тэр ингэж онгоодог нөгөө нэг юм дээр үн дэлгүүр гэдэг чинь ингээд Монгол цааж байхгүй. Монгол цааж тэгээ тэрийг онгоолгоод ингээд хөрх амтнд юм үзсэн юу болтдог. Сорон зовтдог. Тэгээд тэгсэн чинь нөгөө миний онгоцыг ивтэд сорон гарч ирээд. Тэгээд би тэр өөрийнхөө тэр нөгөө ээжийн онгоцоор миний хөлтэй Ясэцэм ямар хэцүү үйлбэр түүхгүй наач. Наа сорж ирэхгүй. Онгоц нэрхтэй хөл ирэхгүй. Тэгсэн чи юу сэдэрээ миний онгоцыг мэдээ би хөл өөрөө зүгээр болчих. Инаа зүгээр гэдэг нөгөө төрөө гიშгээд юу юм цусыг гоождаг шиг болдог тийм зүгээр тэгсэн чи Гоцол чухал. онгоц амар жугал тэгээд өвөө минь ягаад хорын соромжтж гаргана гэл тэгэж онгоц юм нэвдэл тэгээд хөл минь зүгээр болж ирсэн тэр өстө нэг 2 3 хоног энэ төр зүгээр бол би тоглож өгч байгаа тэгээд хүүхч байсан л тэр Хурдан тэгээд хэрэг ээж онгоц авчираагүй байсан бол бас тийм хэцүү тэгээд сорон зоохгүй. яах байсан яд мэд. Тэгэл аваад явах байсан баг. тийм л байсан баг. Тэгээд одоо бодгож чинь төмрийн хоорог хөл рүү орсон бол би ямар ч байхаас юм лээ тий. Тэгээд тухайн үед яг ингээл бүх юмнуудыг ингээл бодоход өвөө минь тэгэж яагаал. Гэхдээ манай өвөө айгуу чанга юм байсан. Амар чанга. Ер нь бас мундаг юм байсан байхгүй. Тэгээд ер нь бол намайг ер нь бол ингэчдэг. Тэгэхгүй бол би өөрөө ерөнхийдөө бас нэг боломгүй амттай юм шиг байгаа. Ирэх дураараа өвөө мэдээ өссөн юм чинь нэг хаяа өвөө өөрөө ингэж мингэн штэ би чинь тэ нөгөө жоохон толгой дээрээ сууж мөрөн дээр ч суу тав гэж яаж ч намайг цацсан. Тэгээд ингэж болтгоо юм уу гэл тэгсэн чи нэг удаа өвөө эмээ хоёр маань тэгээ хөшрөө нөгөө нэг тэтгэвртэй гараад өвөө уртлын горих амралтын чинь Чингис амралт гэдэг гэсэн. Болорцлон гинч. Тэгээ Чингисийн манач хийдэг байсан байхгүй манай өвөө. Тэгээ имээ яа ингээд тэнд ингээд замаар ингээд харагдаад манайхын уулын билдинг хатанд. Тэгээ би тэр артлынхаа хатан дээр гацдаг юм тэр байхгүй. Тэгээ тэр уртлын зам дээр өвөөгийн тэр амралт байдаг. Миний хөө тийшээ очиод өвөөдөө хоол аваачаад өгöd. Тэгээд манайх ганцхан хоолны халуус автай. Амар гоё нөгөө дээр үе нөгөө нэг юм улаан юутай тэ ногоо могонтой Доторхон шилэн. Тийм доторхон шилэнтэй. Одоо хатуу самны дотор шиг тийм. Тэгээд имээ өвөд аваачдаг миний хүү гэд. За гэд. Тэгээ явж байгаад ингэж байгаа доо. яана хаглаа. Яг энэ эрхийн алдад бид нөгөө ингэсэн явж исэн чинь нэг үтсэн чинь бариул байж идэв. Тэгээ ингэ харсан чинь түс гэл нөгөө нэг юм чинь нүдэн дээр гарч бариул аваа буцаа бүц. Тэгээ уул миний хүү ирж ин даа гээ өвөө харж исэн гэсэн. нөгөө нэг зэвч. Тэгэл тэгсэн чинь төф гэж гарсан чинь өвөө гараад ирсэн. Би буцаал эргээл гэрлэг өгөөс гэсэн ийшээ. Тэгээд өвөө араас ингэж өвөө ч яхав тэг хөөрхий тэгээд за тэгвэл гэртээ очиж идчих даа гэж бодсон баг. Би бол намайг алах чинь. Би бол намайг алах чинь гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд шууд гэр энд байхад буцаж гараад энэ артлынхаа уулан дээр гээд. Тийм л жахаас тэгээд өвөө минь тийм л чанга байсан. Тэгээд бас намайг 5 дахь өдөр болгоны орой энэ уулан дээр намайг хүлээж идэг гэсэн юм. Нөө эрэхтэн тосоод Иви. Одоо би чинь 4-р анги гэхэлэр чинь 12 настай да гэхэлэр. Тэгээ одоо яг манай энэ үжиг гэдэр шиг байх та. Улаанбаатар хотоос 24-р сургуулийн уртлаас 4 замаас автобусанд суугаад налах дээр буугаад наашаага ингээ алхдаг гэсэн юм. Тэгээ хамгийн эвгүй хэсэг тэнд нэг хүн тавьдаг газар гэхэлэр тэнд жоох эвгүй.
Тэгээ нэг хичээл 1 цагаас ороод 5 цаг 30 минутанд налах автобус явдаг болохоор би амар юу яаж байгаа л 5:30-д амжиж суух хэвээр. Тэгэнгүүт тэнд чи 2 цаг үлээд цаг 30 минут яваад налахад ирчдэг байлаа. Яалаа тэр үед. Тэгээд наашаага алхахлаар дахиад нэг 3 цаг хэрэгтэй алхаж 15 км аваад. Тэгээ орой 8 гүч нөгөө нэг ингээ тэгэл би ч нөгөө нэг шари гээл тэр уулын цаанаас л орилно. Тэгээ нэг юм манай нохог хүмүүс үнэг гэж андуурж буудчууд чи суудаад тийм гоё нохоо байхгүй. Шаав шар. Тэгээд одоо миний хөлн дээр амар том сорь байдаг байхгүй юу? Манай хажуудлын бүргэд осоргоо нохоо бүргэд гэдэг нэг юм жижигхэн ийм нохоо байдаг гэсэн байхгүй. Тэгтээ тийм юу нохоо байдаг гэсэн. Тэгээд дандаа уяатай байдаг. Тэгээ нэг удаа би бүргэдэг хажуугаар явж байна. Бүргэдэг ингээ бүр ингэж ярих хуцаад тахлаад маа гэдгсэн чинь тас гэж тасарсан. Өөрөөс уяанаас Тэгээ нөгөө манай гэрийнхэн чинь ингээ бийж идэг. Тэгээ манайх энд осоргоо хинд байдаг гэсэн. Тэгээ би эндээс гараад энд гол байхгүй юу? Энэ хатан туулын хөвгөч ингээ өрсөж байгаа. Тэгээ би чинь урталтан тэр уул байгаа шүү. Тэгээ эндээс ингээ явжсэн чинь fuck you гэдгсэн чинь түв гэж тасар. Би чи усанд явж байгаа юм чинь 40 битатай юу төрцөн. Тэгсэн чинь нөгөө уяан ингэж ийсэн түс гэж тасарсан намайг. Гэт. Хайрж ирээд энэ баруун хөлийг чинь барьж аваад ингээ хийцэн. Яа. Тэгээд би чинь өмдөндөө шээгээл байж байгаа. Ямар муу хаар тарж ирд юм бэ те. Ингээл гараад ирсэн чи хадаас. Ингээл хийсэн. Тэгээд тэгсэн чинь шариг ороод ирсэн. Тэгээд шаригч намайг авч байгаа байхгүй. Тэгээд яг тийм төвхтэй. Тэгээд намайг шаригч нөө. Тэгээ дуудаад ирчин. Тэгэхэд шариг яг ингээд юм сүлбэтэнд ингээд нэг чон ингээд нэг юм дээр ингээд гарч ирдэг шүү. Хавхаар яг шариг гарч ирдэг байсан шүү. Хаанаас ер нь бол тэр өдрөө хүлээгээр шариг ирдэг. Тэгээд шариг өвөө хоёр байж идэг байсан. Йоо ямар гоё. Тэгэл доошоо яа за миний хөө хичээлэн яасан. За өвөө юм гэдэг. Имэн доор хоол хийцэн байгаа гээл. Тэгэл энэ уулнаас ч уруудж ирдэг байлаа шүү. Нохоо ч нэлгээл мөнгөний долоо гол. Тэгээ нөө сайн нохоо нөө эзэндээ харагдахгүй хөхдөг гэдэг. Тэгээ би шаргийг олж харж чадав. Тэг өнгөрцөн юм бас. Нохоон тэгээд дахиад үүдчихсэн. Яасан юм бэ? Бүгдийг энэ яг энэ рекламын хэсгээс бусдын бүгдийг хасаад юу яриад үйлдээд тэгээд хүмүүс ийм гоё төгсөө нөгөө нэг дурсамжийг чинь сонсчоод тэгээд уулз чадаагүй нөгөө нэг өнгөрцөн гэхэр чи аяг өргөмөр байгаа. Хажуугаар нь хүний ярианы хажуугаар би ч гэсэн өөрийнхөө нохонтой тэгчгээдгээд бодоод амжих юм аас ямар амар юм. Тэгээ бид чинь бүр амар ургуулж боддог яаж хахад тэр мэрэгийн тэр сарны гэрэл сүлбэд гэрэл мэрлийн хараад байгаа шүү дээ бүр ингээд тэгээ гэрэлтүүлгээ хүртэл ингээд тавьсан байгаа шүү дээ би ч өөртөө. Дөрөв яг хэлжсэн шүү дээ. Би ихч нар энийг уулыг тавдаг байсан шүү дээ. Яг тэр уулын чинь доор яг энэ нөө манайх энэ уулын чинь доор тэр гэдэг чинь яг тэр уул нөхгүй. Яг тэр дээр гараад ирэнгүүт чинь тэгээд тэгээ энэгээр явах болгондоо ингээ ордог байхгүй юу? Тэрж мэрж рүү зураг мөрөгтэй янз бүр юм явна шүү дээ. Тэнгүү чинь руу харахгүй чи өөрөө бас дагуулт юм. Би ингээ таар руу харахгүй нөө өөрөө ярихлаар үүдэх юм. Йоо. Тэгээд өнөөдөр чинь бас их сайхан дугаарлж байна. Нөгөө нэг хувтай хүн хувь бараанаа гэдэг шиг ингээд засаагийнхаа төрсөн нутагт нь ингээд ирэхэд ядж хахад манай стори ресорт маань яг засаагийн одоо нутгийг бүр гэрийнхэн хойно байгаа байхгүй юу? Одоо голын цаана манайх байгаа. Одоо засаагийнх яг манай энэ ресортын уртталт байдаг байхгүй юу? Тэгэл энэ хүний чинь дурсам. Тэгээ байхгүй сэд тавьчлаа шүү дээ. Энэ дурсамж нь бол Тэгээ банштай цай өгөө. тэгээ баяртай цаа өгөө. Тэгээ нөгөө баяртай цаа эмээ өвгийн хоолыг санагдуулаад Тэгээд гэсэн чинь нөгөө банж нөгөө юу яасан тэрвэржсэн юу нүдэн дарагдсан гутал ингээл гэхдээ би тэрийг үзээл үйлээдсэн байхгүй. Чукагчиг үзэж үйлээл. Занахыг үзэж үйлээл. Тэгэл өчтөр магнахыг үзэж үйлээл. Эмсахыг үзээл үйлчээл. Би яг банж дийжсэн байхгүй. Өвөө нэтээгээ би нэг тэрвэрлж идэх үгээл. За тэгээ одоо тэрвэрлж. Одоо болий. За цай уяа. Ой. За болий. Та сүүлийн асуулт болцсон биз дээ. Одоо дуусгүй. Бизнес одоо энэ дээр авах уу? Одоо уйлж ороод яах вэ? За ингээд бас лого өндөрлөё. Бас үнэхээр гоё халуун дулаан дурсамжаар аялуулсан. За тэгээд маш сайхан яриа өрнүүлсэн засаатаа бас 15 жил те 15 жил хамтдаа ажиллахдаа ярьж байгаагүй юм аа. Манай влогийн үзэгчдэд ярьлаа те. Тэрийг бүр сонсоогүй мэдээгүй энэ зүйлүүдийг хүртэл
айгуу сайхан ярьлаа, хамтдаа хуваалцлаа, баярлалаа. Зүгээр. Цааш нэр. Би нэг үний чи ийм гэж мэдээгүй. Чи ийм хүн байсан юм уу? Тийш дээ би чи ийм хүн Гэтэ бол. айгүй яриа шүү дээ юм. Гэтэ цасаа би зарим юмнуудыг нь бол сонсч байсан сонсч байсан. Сүүлд ярьсан одоо энэ ийм саяны энэ одоо эмээ өвөдөө холбоотой зүйл энэ хоо ингээд ингэсэн энэ зүйлүүдийг анх удаа сонсч байна. Тэгээд дагаад Анх удаа л бас ярьж байна. Харин тийм. Тэгээд энийг нөгөө дагаад сонсонгоо нүдэндээ төсөөлөө тэр хүүхдийг, тэр өвөөг нь, тэр нохоог нь ингээд төсөөлөө баг кино болгоод. Би чиний хүүхэд насыг яг эдний баг байна байгаа. Манай мөнхийн нараа. Яг л нэг мөнхийн нар шиг тэрхэр гүгээд байгаа юм чи. Тийм шүү дээ. Би яг тийм байсан гэж ярьдаа шүү дээ. Тэгээ ийм сайхан халуун дулаан яриа өрнүүлсэн цасаада баярлалаа. Ингээд одоо удахгүй явах Арлын Япон орн руу явах тэр уран бүтээлийн ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөй. Тэгээд ёстой нөгөө Барсагийн хэлдгээр илүүдүүлэхгүй, дутаахгүй тэгээд сайхан мундаг жүжиглээд ирээрээ. Баярлалаа. Монголынхаа нэрийг өшөө гой өндөрт гаргаарай. Монгол жүжигчид ийм байдэн шүү гэдгийг бас харуулаад ирээрээ гэ энэ дашранд бас хэлье. Магадгүй энд ингэж тоглоснороо энэ Netflix-ийн кино тоглоснороо дараагийн бас зам өрн нээгдэх боломжтой учраас маш мундаг байгаасай гэж хүсэж Нэг байна. мэд хөдөлгөөний жүжигчин болон дүүд баяр хүргэе. Баярлалаа. Ингээд олон юм бас яриад явах одоо ингээд дуусах ингээд нэвтрүүлгийн маань блогийн маань ивент тэгч Cosette Mongolia-гийнхаа одоо бэлгийг бас төлөвлөе. Ямар гоё юм Тэр бэ? бүлээрээ амтрахын идэ. Тэгнэ. Бүх гоё төрлөн шүү дээ. За баярлалаа. Ингээд За тэгэдэггүй. Оо ямар гоё. Энэ нэг юм мунаг амтан байгаа. Энэ бол Надад өгч байгаа юм уу? тийм шидэт бокс гэж ярьдаг. Та хоёр байж чи. хүнд ийм юм өгөөд Ийм өгдөг. За одоо энэ яг сууж байгаад бол харагдахгүй. Манай бас бүх анхнаас нь ахуулаад влогтой хамт байгаа блогийн бас ивент тэгчнийг болох Mountain Mongolia гэх хамт олон маань өдийг ингээд манай тоглолтын дээр хамтарсан тийм. Тийм манай тоглолтын дээр хүртэл хамтарч ажиллаж байгаа шүү дээ. Чи бол 31 одоо Тийм, ингээд майхныг яаж байгаа. бариад сурцсан тий. Сурдгүй тийм амар гоё. Гарт нь орцсон тий. Гарт нь орцсон. Тэгээ нэг цасаадаа ингээд өгөөрэй, манай цасаад өгөөрэй гэдэг юм гоё машины гоё одоо эмх цэцгийг хангагч юм шидэт боксыг өөртөө нэг Ямар гоё юм бэ. За баярлалаа. Стогой бил өглөө Монтынхаа хамт олондоо баярлалаа. За. Наач яста моног идэл. энэ ястаа гоё маш гоё Та зэгцтэй. хоёр мөнгөтэй болчихжээ. Та хоёр тамарч. За болоогүй. Оо за. За жохогч одоо гоё. За. Энэ болохоор бас Green Leaf-ийн бүтээгдэхүүнүүд байгаа. За яхав цохос дурдъя тийм ээ. Тэг эрэгтэй хүн Цогцолж байгаа юм байна шүү дээ. Тийм үү. Эрэгтэй хүн энэ явал яхав эрэгтэй хүн хэрэглэн эмэгтэй хүн хэрэглэн энэ walk. Ааха. Тэг наманад Амьдрал хэрэгтэй. Амьдрал хэрэгтэй. Тийм байна. Тийм. энэ нөгөө хар хувцсны Хар хувцсных болон олон өнгийн төрлийн хувцсны өнгийг хадгална. Аа за. Сайруулахгүй гэсэн. Энэ бол цагаан хувцсных. Аа за. За энэ бол оо Үү за. ингээд дардаг байгаа. За юу дардаг. За энэ үүнийгээ дагаад маш цагаан Цагаан шүдний сойж. За хэтгэн шүдний цаг. Бааса юм. За тэгээд энэ эрэгтэй шампунь байгаа. Оо за. Ирчүүдгээ бас манай Green Leaf мартаагүй юм гоё эрэгтэй. Аа, ямар гоё юм. Шампунь. Аха. Тэгээд энэ цасаа маань айгүй маш их пүүцтэй гуталтай тий цагаан. Энэ цагаан пүүцний цэвэрлэгч. Оо ямар гоё юм бэ. Баярлалаа. Цагаан Заалан бас их өнгөтэй тоглодог. бас заал бас их тоглодог шүү дээ. Тийм учраас маш хэрэгтэй зүйл маш сайн. Шиврих үн. Шиврих Би шивртэй дэсэн. шиврих. Одоо энэ ч нөгөө тоглолт нь маш их хэрэгтэй. Маш Тийм шүү дээ, олон нөгөө. төрлийн гутлан үсдэг тий. Тийм, Энэ тоглолт гутлал руугаач юм. цацаж болно, хөдрөөгөөч цацаж болно. Бактери Чи их аюул Яг нөгөө зөв. нэг заал авдаж хөл бас чигдэх учраас энийг гол цацчихж байгаа. Ойлголоо. Хүмүүс нөгөө шивртэйг ойлгоч. биш. Үгүй хэлэр хэлэр. Тэгээ одоо дахиад хөлтэй холбоотой юм. Энэ бол тэгээд хулсан Аа цааныг дээр ярьжсэн те. Энэ амар гоё гэдэг. тэгээ энэ бас хөдөргөхгүй, нааруулахгүй тэгээ өвдөл цагт пүүзэндээ хийгээд тэгээ Дулааныг бас хадгалах. Баярлалаа. Энэ ямар гоё юм бэ гэж ширгүүг нь хэлээд. За энэ болохоор мөн бактери эсрэг юу гэдэг лээ? Ингээд юм гараад тэр Өрөвсөл одоо харшил бүх юмний одоо нөгөө чи Би ч одоо цасаач нөгөө эсрэг яагаад угаагаад угаагаад үзээрэй, үзээрэй энэ айгүй болохоор ингээд
юутай. юм туурдаг. Тийм яаж яах нь вэ? Гэхдээ угаасаа мэднэ наа чи. Тэгээд би Шингис аав. За Тэр чи арилган тийм. Оо за ямар гоё юм. Тэр чи үзээрэй Үзээрэй. Наад чи Тэр нэг хүмүүс бисратыг очиж байгаа. Харцлыг очиж хэлээ. За энэ болохоор мөн ялгаа авахгүй юу бактери эсрэг үйлчилгээтэй нүүрэн дээр одоо юм гардаг хүмүүс хэрэглэхэд тохиромжтой нүүрний сав. Ёстой гоё. Наад ястай. Наад бол ёстой хэрэгтэй юм дээ. Чи намайг юм гардаг гэж бодож байгаа хүмүүс. Энэ болохоор манай хүүхдийн нөгөө өсвөр насны хүүхдэд нүүрэн дээр юм гараад захгүй юу? Энэ чинь амар хэрэгтэй байна. Айгуу сайн байна гэж. За тэгээ хамгийн сүүлд манай бид нар чинь нөгөө энэ ирчүүдийн бэлдэм байл. Оо чи нөгөө зайны дугасаа. хүмүүс яг муу гэж хэлээ та намайг сайн дээ. Тэгтээ баярлалаа. Энэ хараа ганцхан ирчүүдийн бэлдмэл гэхээсээ илүү ирчгүүч сэргэн дархлаа нэмэн тэгээд энэ улаан муу гэдэг маань өөрөө эрэгтэйч хүн эмэгтэйч хүнд ер нь одоо энэ доод хэсгийн Төрөвчрэн гэсэн үг үү? биш эрэгтэйчүүд аарцэг нуруу хэсгийн Үйл ажиллагаа сайжруулах. Оо наа чи ёстой хэрэгтэй юм байна. Ирчгүүч өгнө. Маш их энерги нөхөн. Тий. Энийг аавдаа өгнө. Худлаа гэж. Аав нэг ойлгочих гэдэг юм. Гişэрээ. Тэр хэсгийг хасаа. Тэгээд бид хоёр угаасаа энэ Greenfield-тэй хамтарч ажилладаг байхгүй. Тэгээд бүтээгтүүнүүд нь бүгд эко. Баярлалаа. Эко бүтээгтүүнүүд. Тэгээд санаа зов. Баярлалаа. Энэ хайрцаг самнууд нь хүртэл хаяхад байгаль дээлтэй. Ээлтэй. Одоо шингээд Мод юу ургана. аа. Уран. За бордоо болно. Оо тийм үү? Үнэнгээсээ. Оо вау. Ямар гоё юм. За ийм бүтээгтүүн. Маш гоё юм өглөө. Баярлалаа. За энэ бол дараагийн манай Дахиад өгнө үү? Дахиад байгаа. Дахиад дараагийн бэлэг маань болохоор Тест. хийчний хамт олонны зүгээс буюу Мандагт компани гэж байгаа. За энэ компани зүгээс ийм алтан VIP картыг бэлгэлж байгаамаа. Оо, ямар гоё. За энэ ямар учиртай вэ гэхээр энэ дотроо сая төгрөг байршуулсан байгаа. Энүүгээрээ одоо янз бүрийн ивент одоо үйлчлэн тэгээд дээрээс нь манайх чинь маш том штэ. Харсан мэт орж ирээд. Тэгээ энд орж ирээд үйлчлүүлсэн тохиолдолд дандаа энэ дотор чинь 5% бонус нь орж байна. Оо ямар Тэгээд гоё. тэрүүгээрээ үйлчлүүлээд яваад байна гэсэн үг. Ийм гоё VIP картыг өөртөө бэлгэлье. Оо ямар гоё юм бэ. Баярлалаа. За бас. Ингээ гэр бүлээр ирээд үйлчлүүлээ. Тэгнэ. Тэгээд үйлчлүүлэнгээ 5% бонус аваарай. За баярлалаа. Өстой гоё бэлэг өглөө. Та хоёрстай бүр гарчиж. Томорчиж. Мундаг болчих. За бас жохлондоо бас нэг өгөө. Оо тийм үү надаа юу? Бас VIP карт. VIP картыг бас. За баярлалаа. Сэрэрээ. VIP карт сая сонсонтэй Мандагт компани зүгээс одоо VIP картыг өгч байна. Дотор нь сая төгрөг байршуулсан байгаа шүү. Басоо. Оо тэгвэл над илүү биш юм шүү дээ. Чам нэг эдэр нь илүү байгаа шүү. Тийм ээ. За тэгээд би та хоёр ч гэсэн бас нэг бэлэг өгье. Тэгээд маскын тоглолтыг бас. Гэр бүлийн өнгөөр үзэж байгаа. Үзээрэй бас. Би яаж гар болсон байгаа тохоо. Манай тоглолтыг ирж үзээрэй. За ямар ч нэвтрүүлэгтээ урьж оролцсон хоёрэгчтэй болон хамт олондоо баярлалаа. За тэгээд яг нэг та хэд маань нөгөө нэг байгаа болохоор амар гоё эрхэлж орж өөрийнхөө бүх нөгөө нэг хинч ярьж байгаагүй маа ярьж нөө камер байхгүйсэн бол тест хасгартал уйлж байгаад бүр яг ингээд амар гоё яах вэ тэгээд хамаагүй яасан бол уучлаарай нөгөө нэг арцганж марцганж тий элдвийн ааш харан шин гаргасан бол их мөндөд үзэгчдээсээ хүлцлөч чи тэгээд тэгээд та бүхнийхээ ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд гараад ир влог цаашаа тэгээд 100, 200, 300, 500 дугаар 1000 дугаар яваад гараарай гэж ерөөдөө. Тэгээд намайг яваад 2026 оны 3 сард хүртэл намайг яваад ирэх хооронд өшөө хоол спонсортой болсон байгаа гэж. Тийм. Энэ спонсорууд гэдэг чинь ерөнхийдөө бол айгүй юу штэ тий нөө маш олон гоё дугааруудыг гаргах үндэс суурин. Тэгээд дээрэс нь өөрсдөө ч гэсэн бас нөгөө нэг реклама байршуулна гэдэг чинь нөгөө харилцаа амар гоё ажлууд байдаг болохоор бас спонсор байгууллагууд бол ерөнхийдөө нэвтрүүлэг влогуудад бол маш их харилцаа уялдаатай холбоотой ажлууд байдаг болохоор
спонсорууд бол хамгийн одоо хөндлөштэй зөв хүмүүс маань. Тийм. Тийм шүү. За өнөөдрийнхөө ингээд блогийг өндөрлөе. Өнөөдрийн дугаар маань ханаас үргэлжлээ явуулаа. NTV-гээс. За чи хэлээрэй. Өнөөдөр энэ бид нар их Монгол өргөнд дээ шүү дээ. Энэ ямар газрын их Монгол өргөнд байгаа вэ? Glory Resort юм. NTV-гээс NTV-гээс энэ ч ирснийг хэлэх гээд байгаа юм яа. Хаанаас эхэллээ гэдэг хэлэх. За хаана үргэлжлэж би юу гэж хэлсэн бэ? Бүр манарчлаа. Та өөрөө тэгээ үстэй хэдүүлээ хаанаас эхэллээ гэж чинь те. За өнөөдрийн дугаар маань Triple Test-ийн гижнэс үргэлжлэн явлаа. Тэгээ дугаарыг манаас хамтдаа болгосон хамт олондоо баярлаа гэж хэлмээр байна. За ингээд энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Баяртай. Гадар найз минь. Яа. Яасан хөлч бод залэг гэж. За салам хэрэгтэй. Гараад ир найз минь харалдаг би унсан байна.